За нөгөө хүүхд орж ирж байна гинэ. Лайв асаач. Тэгээд таяга заагаад өгцөн. Ирж ийн басой. За орж ирж ах шиг. Хүмүүс ороод ирээд эхэлчлээ. Тэгээд залгаатай. Сая орж ирж ирэнгүүт би лайв асааж байгаа шүү нунахаа. Банаханта ирж н ороод ирсэн үү? Авшаа дэшагаар би яхан хаалган годтой. За. За орж ирээд над руу орж ирж байгаа хэрэг би лайв асуусан. За одоо би харуулъя. Камера харуулъя. Орж ирж байна. Би хулгайснараас өрөм өмрөөнд янз бүрийн шаардлагыг камер тавьдээ. Надад бол бидэв камер аюулгүй байдал маш чухал. Орж ирж байна. Харуулъя. Харуул энэ хаалган голч хийдэг юм уу? За орж ирж байна манайхаа. Гүчирхийлэгчд өртсөн гүчирхийлүүлэгч эмэгтэй орж ирж байна. Тэ. Монголын нийгэмд улс төрийн хар бузруутай зурдгын хажуугаараас гүчирхийлэгчдийг бас талсан зогсоохгүй болохоо байлаа. Хөрхөө орж ирж байна. Хоёр хүүхдтэйгээ. Алид хаалган голт. За чи би. За сайн байна ханта. Сайн байна. Хоёр хүүхдтэйгээ. Тэ. За ханд үеч хүүхдүүдтэй тэр өрөөнд оруулах. Хүүхдүүд нөөлөх гайгүй зүтэй. Гайгүй. За. Хадиш оруулах хахан цаан чи жүүс мүс авц хүүхдүүдийн нэр нэг заяа. Тэ. Заахан хаалган гол тэ. Хаагаа тэ. За нэг хүчирхээлэлд өртсөн эмэгтэй хөөрхи ахаа гэд над руу өнөөдөр холбогдсон. Би уг нь өмөрч нэг лайв хийсэн. Одоо бүх юмын шатрааттай яриад өгөн зэ. Заахын дунаа чи юу гоошо? Заваач гараа манайхаа орж ирээд хүлээж байгаараа. Энд сон бид нар хүүхдэд нэг умгааж үснээс авцсан байгаа. Хүүхд нөл зөрүү чи хүүхдийг авч явах уу? Тэ? Ахын хүүхд нөөлөх гайгүй юу? Гайгүй. Заавал юусидээ сууж заая. Тэгээд дүүтэй хойшоо тоглож шатахгүй доо. Энд дээр төлчих юм байна. Чи яах вэ? Энд дээр яах вэ? Бас төлчих юм байна. Бас хөөж шатах. Манай юу суулаа зэвэлсэн. Танаас уусаа тач. Ой чи секретär ууш байж цаа ахын дөрөв. За юм байна манайхаа. Дади над пата өгдөө. Патан дээр чи би харуулаатай. За юу болсон талаар. Эхлээд ингээл л дээ та. Эхлээд нөгөө веб нөгөө нэг мессенжер орлоо орно та. Хоп. Энэ өөрөө над руу алиугаар бичлээ. Энэ өнөөдөр над руу ингээд амар их пэйжер мессенжерүүд ирдэг байхгүй юу? Өө цусаа энийг дэш нь тавиад таа. Зөөлгөө. За манай хөшөө олуулаа болж байгаарай. За энэ над руу нэг ийм хаягнаас бичлээ орхи. За ингээд энэ юу гэж байна? Энийг доошлуур та. Ингээд од эрдний эхнэртэн залгаад зөвлөгөө өгөөч туслаач хахаа гэсэн. Холбогдсонд баярлалаа гэд миний автомат хариулагч тавьдаг байхгүй юу? Тэг ингээд пэйжийг над руу явууллаа. Тэгэхээр чи таньдаг юм уу? Таньдаг бол өөрийг нь над руу мессенжерээр бичүүлчихээ. Зөвлөгөө өгч болно л гэлээ. Мөн үү? Хараараа манайхаа. Ингээд найзаа над руу бичүүлсэн юм байна хөөрхий. За гэж байна гэж юм заяа. Тэгээ ингээ өөрийнх нь одоо пэйжийг над руу явууллаа. Энэ пэйжээр лайв хийсэн юм байна л та. Энэ дүү. Заяа. Энэ дүү охин. За тэгэнгүүт нь энэ охин маань ингээ өөрөө ороод ирсэн над руу хараа. Сайн байна уу ахаа? Надад туслаач ээ. Би цэц байна. Од эрдний эхнэр байсан. Тантай холбоо баримаар байна. Миний утас энэ гэж за утасныхын дугаар гэж яах вэ? Ориг хаягаар чинь ингээ бичих гэхээр болохгүй. Миний дугаар та дугаараа үлдээгэж би залгаж болох уу? Надад үнэхээр
өөр шиг чинь өмөрч хамгаалах хүн байдгүй. Хөгшин эмээтэйг амьдрдгаа гэж байна. Тэгээ миний автомат хариулагч яг холбогдсонд баярлалаа гэж байгаа. Танд их баярлаж байна. Үнэн зөв мэдээлэл өгсөнд баярлалаа. Ингэж олонд би ил гарахгүй бол амьд явахч баталгаа байхгүй учраас арга мухардсандаа ингэж байж гинэ. Надтай холбогдоор ахаагаад усныхаа дугаарыг үлдээсэн. Сайн уу вайбер бичгээд ингээд сайн байна уу таагаад ингээд бид хоёр холбогдлоо. За та бүхэн санаж байгаа би одоо өөрийнхөө юуг харуулъя. Ингээ болсон процесс ойлгомжтой. Над руу өөрөө хандсан. Надад нэг шоудаад нэг хүчирхийлд өртсөн нэг эмэгтэйгээр шоуд хийгээд байх асар шаардлага байхгүй шүү. За надад бүр хийх лайв бол асар их байна. Одоо энэ бузруутай тэмцгийн хажуугаар нэр шүү. Өш энэ миний пэйжийг гаргаад өгөө. Энэ байна. Завааж гараа. За би юу болсон гэхээр минийх чинь энэ шүү дээ манайхаа тийм мэдж байгаа. Мөнх эрдэнэ 405 мянган дагагчтай цэнхэр тэмдэгтэй заа ёо. За ингээ би юу болсон талаар ингээ одоо би лайв хийж 5.1 лайк хүн үзчихээд сая би пост оруулсан ийм лайк дарцсан байна. Залуусан хар тамхи сэтгцэн нөлөөлдөг би лайв хийсэн. За энэний өмнө юу болсон гэхээр зэрэг би өчигдөр ингэхгүй юу. За энэ ч яг өчигдөр үнтгэхаа. Эхнэрээ харил залуусаа гэд би нэг лайв хийлээ өчигдөр. За энийг юунаас болж хийсэн бэ гэвэл энэ од эрдэнэ гэд хүчирхийлэгч байжка эхнэрээ зодоод хүчирхийлэгч нь байна оо энэ төр гэж шаагаад энэ нэг хүүхний зайлууд бичлэг нь фэйсбүүкээр явсан шүү дээ. Тэгээ би энүүгээр энийг ярьсан хараа. Одоо л хараа таанараа. Тэний монголчууд чинь тэгэл наад шиг авсан авгаад байгаа өдний хүртэл загнуудад барлагын нэг явж байгаа. Одоо за би ингээд лайв хийлээ мөн үү? Лайв хийлээ. Тэгсэн чинь энэ муу чацаг хош. Манайхаа энийг чацгын хайг гаргаад өгөө. Хош энэ. Энэ муу чацаг өнөөдөр миний талаар лайв хийж байна. Одоо хараад энэ нэг гангста хар мэдрэл муутаас сэтгцэн өвчтэй бацааны пэйжийг гаргаад. Тийм муу даварцсан чацаг. Тэгсэн чинь өнөөдөр намайг хуцаад пэйж хийж байна. Энэ аль нь? За тэгсэн чинь өнөөдөр энэ хараа энэ муу золбон хүчирхийлэгч гаж донд нь навш хараа. Аль өнөөдөр намайг миний талаар аль лайв хийлээ? Өдөр нэг лайв хийсэн байсан юм уу байжка. Чи яг аккаунт руу ороод тоо нэг. За. Өдөр хингэж юм уу? Байна да. Хай, мөнх эрдэнэ гих атисэн навшиг энэ дуудаач ирээч гинэ. Хүмүүс над руу мэгшин явуулах нь ороод харлаа. Энэ буудалд хараа. Буудалд бас нэг охины толгой эргүүлсэн шааж байгаараа буудлын кондишн харагдаж цаана. Том шааж ийн. Ядж яхад өөгшүүлээд байх юм. За ингэнгүүтээ энэ навшиг уржигдэр энэ хараа. Энэ ингээ ихнэр нь одоо энд ирсэн байна те. Юм навш ингэсэн энэ хараа. Навшиг харуулж чамаг. Золбон банд ч юм уу банд анханаас чам шиг үгэлж авч чаданд банда. За энэ чи хэзээ лайв итлээ уржигдэр. Оо энэ чинь тэр лайв устгасан баг та. Хой. Хүчирхийлэгч нь байна гэж лайв устгахч та. Устгасан байна уу? Муу банд хөш. Алга байна тэр хүчирхийлэгч нь байна гэдэг лайв нь алга байна. Энэ муу банд ингээд лайв хийсэн байсан зэ. Тэгэхээр би яг тэр лайв хийхгүй юу? Тэгсэн чи авгаага муулсан шаажсан мөг золбон бандын. Энэ юу юм? Тэрийг устгацсан юм байна те. Одоо бас цагдаа дээр очсон шааж байна. Хар тамхины тест энэ төр үзүүлчихье. Хүн гүжирдээд байгаа мөнх эрдэнэ болон юу ч хийнэ хуцаараа мөн. Ойр тэрглээг үл юм байгаас чи. Гэнтийн шинжилгээ авал чамаас гарна заяа. Чамайг хар тамхитдаг гэж татдаг гэдэг ихнэр чинь найз охин чинь чамд гүчиргэлсэн хүүхэн мэдчихэв. За ахын дөнөөс ороод ир. Хүүхд чинь гайгүй зү. За ахын дөнөөс сурч. За ингээ хүүхдүүдээ аргалчаад хэн бил ахын дөө? Зэгцэл үү? За нааш ийш сурч. Энд л сурч ахын дөө. Энд л. За том зүгээр өнө манайхаа. За ахын өөрийгөө танилцуулаарай хэн гэдэг хэдэн настай? Сайн байна уу? Сайн бацхан уу? Намайг Цэгц гэдэг. Би одоо 30 настай. 2 хүүхдийн 2 охины ээж байна.
За чи нэг Facebook орчинд нэг лайв хийсэн юм биш үү те? Тэгсэн. Тэр лайв оцсон дээрээс гараад ирэх шаханд. Байна уу чи? Хүүхдэд мама үзүүл. Мама үзүүлж байгаа юм. Чиний зэгцэн пэйж нь юу вэ? Чи энэ дэр гараад. Тэгээд тэрний дараа энэ танаа энэ хоёр хүүхдээ чинь эцэг яг чи гэр бүлээ батлуулаагүй юм шүү дээ тийм ээ? Тэр өөрөө угаасаа батлуулахгүй гэж хэлсэн. Энэ дараад нэрээр хаах юм төзөө. За чи өөрийнхөө лайв хийснийг харуулчих юм дөө. Бачета энэ мөн үү? Тийм. За ингээд яг би чиний намайг бичингүүд нь би чиний пэйж руу орж харсан байхгүй юу? Би нэг анх удаа лайв хийж байгаа болохоор нэг сайн мэдхгүй дундуур нь дуудлага муудлага орж ирээд аюу тасалтаад. Тийм үү? Дуун зүгээр өнө. Сонсож байна уу? Би нэг онли ми болгоцсон юм баггүй. За харагдахгүй нөө. Тийм ээ. Миний ньюс фид дээр бол харагдахгүй. Одоо энэ минь ингээл явж байгаа л та жишээ. Ингээл ярьсан байна те. Хараа. Би өнөөдөр ингээд онли ми болгоцсон. За миний лайвыг репортлуулаад байгаа юм шиг байна. Тасалтаад. За ойлгомжтой. Өнөө татаж. Миний өмнөх тасалт. Тэгээд энэ охины бичлэг Facebook дээр яваад гөхөрсөн зураг мураг одоо чим буцчих байгаа юу? Гөхөрсөн зураг мураг. Манайхан тэр зургуудын хинэ чи олоод над руу энэ Viber руу явуул да. Манайхан 9811 5669 гэсэн утасны Viber руу манайх мэдээллүүд нь явуулаар чи явуулаад та зодсон нүдсэн хүчрхийлсэн зураг байгаа шүү дээ. Чи утас авчих юм уу? Чи өөр утсаар үзүүлчих үү? Чи өөрийнхөө утсаар үзүүлчих чи тэр зураг мурга гараад байх юм харуул. За хэрэггүй хүүхд нь үллээ. За тэгэд чи энэ хүчрхийлэгчтэй хэзээ танилцсан? 4 жилийн өмнө. 4 жилийн өмнө. Тий. 4 жилийн өмнө танилцсан юм та. За танилцахад анх яаж ирсэн чамаа? Танилцахад бол би нөгөө 5 жил Солонгост ажиллаж амьдарч байгаад ирсэн. Тэр үед тухайн үед бол коронавитой үе байсан. Яг Монголд ирэл нөгөө буудалд хоригдол коронавитой үед байж байгаа л тэгэл гараал гэртээ байж байгаад мэдээж нөгөө нэг хамт олонтойгоо найз нөхдөдтэйгээ бүжиглэг найз нөхдөдтэйгээ уулзаагүй. Чи бүжиглэдэг юм байна тийм үү? Тийм. Би ер нь багасаа их баг бүжиглдэг ус. Ер нь энэ урлагийнхан одоодтай бас нэлээд бас миний клип хамт тоглосон бичлэгүүд зөвтүүд байгаа. Реклам тоглодог. Жи ахын тоглолтны ард бас бүжиглдэг. Олон тайзан дээр гарч клип тоглосон. Тийм. Зөв. Тийм биз. Тэгээ энийг яаж яваад юм хүчрхийлэгчтэй суучваа? Тэгээ ер нь анх яг Монголд ирээл за би чи мэдээж хүний нутагт олон жил зогсоо зайгүй ажил хөдөлмөрлж байгаа л ирсэн найз нөхдөйгөө нэг уулзъя. Тэгээ залуу хүн байна да бас нэг гарч орё тоглолт үзээгээд тухайд нэг лок хийгээд дуучин хөхтэй тоглолтыг очиж үзэж байгаад найзтайгаа тааралдаг. Хөөе сайн юм ээ зөв хэдүүлээ удаа олзоо юм чинь одоо цаашаа явуулдаг гэсэн чинь монголчин тухайд нэг корона гарцсан. Юу бүх юм нөгөө нэг эрт хаадаг болсон байсан юм байлээ л дээ. Тэр мөрийг бол би мэдэхгүй тэгсэн чинь маань найзад тэгвэл хэдүүлээ нэг нууцаар нэг өглөөний 4 хүртэл ажилладаг нууцаар нэг лакигийн газар мэднэ. Тийшээ хэдүүлээ явъя хэрэг тэгээл та гэд. Тэгээ найзтайгаа тэр газар нь очивоо. Тэгээ очиход одоо эрт нь байжсэн. Тэгэл би тэд чинь тэнцээ бильярдтай тийм газар байсан. Бильярд тоглолоо. Би ч өөрөө нэг камертай байсан. Камераа авчихсан. Найзтайгаа гоё камера зураг авахуулаад яж хахад хажууд ирээл яриа өдөл тэгжсэн тийм зодон болоод дууссан гэв гинтгөө. Тэгсэн чинь хажууд ирснээр миний чихэнд хөөе ахинд энэ чамаас болоод энэ зодон болж шít гэл тэгэхээр ингээ гайхаал. Тэгэл яг хуу тухайд танилцал өнгөрсөн. Тэгээ дараа дахиад нэг удаа лаки орсон бас найзтайгаа чөлөө цагаараа. Тэгэхэд дахиад байжсэн. Тэгээд дахиж байгаал тэгэд яг танилцал тэгэл яг ойр зургийн юм яриад тэгж байгаа. За ер нь ингээд танилцсан юм байна тийм үү? За тэгээ танилцсанаас хойш чамайг хичнээн удаа хүчрхийл зодсон. Хизэнээс эхэл зоддог болсон. Тэгээ танилцал ерөөсөө яг гэрт чи өргөөд үгүй гээд тэгэл за гэрийн гадаа бол тэр үед бид хоёр нэлээд нэг тэгэхээр чамайг паналж байгаа юм чи айгүй гоё та. Гоё залуу паналдал гоё хипхоп барай. Паналдал гоё шаан та. Панал бас уран шүү дээ над педка нэг хүчрхийлэгчнэр чи эхлээд айгүй гоё бурхан шиг царайтай амар гоё соёлтой гоё ярина тийм. Тэгээд чамайг өргөтөөд нөгөө жоохон эмэгтэй хүүхдүүд ч өөр гинэн цагаалган занг ашиглаад иймэрхүү хүчрхийлэгчнэр чи амар бурханы дүртэй гарч ирж уургаддаг. Тэгээ паналдлаа уургадлаа өөр төрөндөө орууллаа тийм үү? За тэгээд яасан? Хүүхд нь анхны хүүхд хэзээ төрсөн? Анхны хүүхд ерөөсөө тэгээд 8 сарын
би бас энийг нэг дуртах галаа л да. Тэгээ яг тэр өдөр гэрийн гадаа үүр цайлгтөр юм ярьж байгаа л төд бодлого юу нь бол миний өвөө 8 сарын 20-нд өвд болсон юм аа. Тийм би бол өвөө эмээтэйгээ өссөн хүүхэд яг өвөө эмээгийн хүмүүжлэр өссөн. Тэгээ өвөө маань өвд болоход л айгүй хэцүү хүн байсан. Тэр үед л яг танилцсан эсвэл надад чат утсан л дээ. За ингээд чамд ингээд би тослох уу машин унаа тэр хэрэгтэй юу би ингээд угаасаа орой шөнөөр ингээд унтдаггүй маа тэгэхээр санаа зовлтгүй ингээд надад хэдэн цагийн ч үе bis надтай ингээд олуулж болно шүү би чамд тослоход бэлэн шүү гэхэд яалтчгүй юм гэж цаанаасаа гэдэг шиг нөгөө ажил явдлын үеэр маш олон хүмүүс орж гарч хаад бүгдээрээ намайг орхиод явцгаасан баггүй бүгд орхиод явцсан лагер дээр тэгэл за миний дүүстэй зулаа манад үлдэх ёстой байд юм аа. Тэгээ одоо энэ тос мас энэ гурил мөрлөд энэ бүх юмаа ингэж яваарай гэж ерөөсө хайлтмал тэглэл явцсан би юугаач мэдэхгүй. Тэгээ яг ганцаараа тэгээ яг яалтчгүй дуудаж таараад за ингэж хүрээд ир чатаа өгсөн чинь хүрээд ирсэн. Тэгээ яалтчгүй ирснийхэн ч бас тус дэм гараад хүнд эрэгтэй үнийг хүнд өргөх төмөр мөмөр юм хомыг өргөлцөө надад тослаа. Тэгээ бид нэг хоолнд ороод тэгээ цаашлаад би 2 хоног нойргүйсэн болохоор ядард машинд нь унтсан байсан чинь дэлгүүр руугаа гараад ирэхдээ надад шууд энэ Прадагийн цав цагаан хамтаа завгаад ирсэн. Айгуу одоо ингээ хүүтэрж байгаа чамд яг зохино гэж бодоод авчлаа гэхэд би ямар гоё романтик залуу вэ? Ямар гоё халамжтай залуу вэ гэж бодож ирсэн. Тэгэл битээр бас хоолнд орчоод тэгээд тэрнээс хойш юу н жоохон дотносоо тэгээд ирэхэд дотносоод ирж байгаад мэдээж нөгөө ажил явал үргэлжилж байгаа. Зэд мэдээ бэлдээл явж байгаад бас холбоо яриад чи надтай нэг 5 минут 10 минут нэг уулзах боломж байна уу гэж тэгтэн заа гэж утсан чинь шууд машинасаа баглаа дөрөв цэцэг барайл бухад ирж байгаа юм. Бас аргатай. Шууд тэгээд бид нэг зовлон дээр уяраагаас сурцсан. Тэг ер нь бол яг зүгээр одоо жаагүй би бас нэг нуршаад аймааргүй л юм л да. Яг баялгууд орчгод тодорхой яриа зэ. Хүмүүс нуршихаар бас ойлгохгүйж магадгүй. Ерөнхийдөө яаж хүчрхийлүүлсэн хэдэн удаа хүчрхийлсэн эднээс гэж хүчрхийлсэн яадаг гэдэг нь л тодорхой товчгоо тодорхой ярих. Тийм тэгээ ерөнхийдөө л яг эмгтэй хүний л нөгөө нэг уйхан одоо хүнд хэцүү тийм уян зөөлн тэг хүнд хэцүү үед л нөгөө сэтгэлийн нэг утсын хөдөлгөж чадна гэдэг шиг л юм болол ер нь тэгэл итгэл өгвөл яасан. Тэгэл яг үерхэд 7 хоногийн дараа л ерөөсөө үр хүүхч яриад за ингээд хайлаа хүүхдтэй болох юм бол чи надад санаа зовхгүй хэлээрээ хайлаа амттай үлгэдэл авна маа гэл. Тэгээ яг 8 сарын 24-нд миний төрсөн өдөр болдгийн. Тэгээ яг төрсөн өдрөөр мань ирээд шууд надад сүүн бөгж бэлгэлсэн. Тэгэл ерөөсөө би ерөөсөө тийм бөгж аавна гэж төсөл өгөөс. Тэгээ сүүн бөгж бэлгэлээл төд бодлогыг 10 сарын 1-нд анхны охиноо олсон гэдгийг мэдээ. Тэгээ би ч өөрөө болвол яг тэр үед 27 таа байсан. За яг нөө хүүхдтэй болох нас мас маань яг болцсон гэдэл үндсэн дээрээс. Тэгээ өмнөх найз залуугаас бол 13 жил хүүхдтэй болоогүй. Ягаад ч юм мэдэхгүй. Тэгээд болж байгаагүй учраас энэ хүнээс болохоор за яста нөгөө хувь тайлангийн чинь юм байна. Ингээл хүрээд ирдэг юм байна. Мэдээж анхны хүүхдтэй ахуулна гэдэг чинь эмэгтэй хүмүүст бол маш хор хөнөөлтөй байдаг. Эрүүл мэндийн талаасаа дахиад хүүхд олооч үгүй ч. Тэгэл ерөөсөө бид хоёр хамтдаа хүүхдээ хамт гаргана гэдэг шийдвэрийг хамт гаргаад анхны охин нь бол яг тэгээд төрүүлчихсэн. За тэгээд яг хизэнээс чамаа ингэж хүчрхийлээд эхэлсэн. Тэгээд гэрэл мэрэлтэй яагаад батлуулаагүй? Ер нь бол эхний яг нэг жил гаранд бол сайхан байсан. Жил гаранд бол хүм сайхан байсан. Романтик те халамжтай мэдээж би ч одоо жирэмсэн тэгээ тийм байсан. Тэгээ яг хүүхд эрэгтэй хүн яг хүүхд гараал зан танигддаг харан танигддаг гэдэг шиг тэгэл яг хүүхд гараал танигдчих эхэлсэн л те. Тэгээд яаж танигдчих эхэлсэн? Одоо яг ингээл хүүхд мөхт төрөөл тэгэхэд нөгөө нэг өөрөө их гарч орно, ууж идэн хоноод өмжүүд явна. Тэгээ тэр болгонд чинь те бүхэл эмэгтэй хүмүүс тийм үстэй. За одоо чи минь хайчаад ирвээ. Яач ваа гэл ингээл асуух төдий. Дүрсийг л уурлна. Тэгэл ерөөсөө яг л нөгөө нэг асуухын төдийд л уурлна. Тэгээ ерөөсөө хүүхдээ уйлахад ч хүртэл уйлна. Уурлна. Ерөөсөө яг тийм огцон ууртай гинт нэг юм санаа огцон ууртай байхгүй. 24 цагт нөгөө нэг зангаараа байна гэж бол хизээч байхгүй. Нэг болохоор энийгэл нэг болохоор уурлаал нэг болохоор гондоод байгаа юм шиг тэгэл айгуу сан. Тэгээ ерөөсөө нойрондоо маш тийм харамч хүн байхгүй. Айгуу харамч хүн. Тэгэл хүүхэд нь нуулахаар ингээл жоох ингэж ингээл айгуу хэцүү. Тэгээ нойрных асуудлаас болж бас. За энэ нэг үстэй зургийг харуулъя тээ. Энэ чамайг хизээ ингэж зодсон.
За энэ зургнууд бол яг одоо өөрөө бол намайг лайвн дээр тэгжилээ. Энэ бол баг зургийнхаа он сарын ч харж мэдхгүй зэтгэхгүй гэж ярьж илээ гэж ярьсан байлаа. Юу гэжтэй энэ ухаалаг утас чинь цаанаасаа хэдэн сар хэдэн байсан гараад ирсэн. Сараар харагдсан зөв. За хэдэн сар хэдэн гэж байна. За энэ бол ингээл Новембер 25 оны 11 сарын 11-нд мөн үү? 11-нд чамайг саяхан зодсон юм байна хараа. Ингээд зодсон юм байна. Одоо надад гүйч өгөх нь. Тэгээ энэ шилб биш наа жаа энэ нэг скриншот хийсэн. За байж байгаа. Манах. Тэгээ зодохоор яаж зоддээ? Гэхдээ ерөөсөө яг одоо ингээл энэ молказ яг энэ хөл гой мой. Тэгэл ерөөсөө зодхоос яг зодж байгаа эхлэл нь бол шууд нэг юм барилдаж байгаа юм шиг шууд ингэж тонгоргож унгаагаал дээр гараал ингээл шууд багалзууртаал. За. Тэгэл ерөөсөө ингээл зохиол. Би бол хизээч өөдөөс нь эргүүлж зодтолч байгаагүй. Тэгэхээр чин тэр яагаад ингэж зодоод байгаа гэсэн сэтгэл мэдрэл нь эрүүл биш гэсэн үг үү? Тийм. Энэ ер нь тэгээд чи бол юм хэрэгэлдэг гэд надад нэг уцаар ярьсан шүү дээ хоёулаа мөн үү? Тийм. Чи тэр мөрийг яриач ах юм да ах нь гүжирдэд байгаа юм харагдаад байх юм. Ингээд зодцсон байна. Өөрийнхөө уцаар харуулж байна. Хараа гүжиргэлж. Нүд амын нүд бүр ингээд алдаа хийсэн зураг. Тэртээ дөрвөөс хойш дээр яаж явж байгаа хүмүүс мэдчихэж байгаа тийм үү? Энэ хараа ингээд энэ нүур амны чинь зодоосон зураг энэ зураг чи үний юм аа хандаа. Үнэн үү? Тий. Тэгээ чи цагдаад гомдол гаргаж үзсэн үү? Үзсэн зөндөө үзсэн. Тэгээ цагдаа нар яад юм бэ? Тэгэл нөгөө нэг эхлээд мэдүүлгээ өгөн тэгэл буцаана. Тэр дор нь аль дүүргийн цагдаад гаргасан. Чи шүүх хэмдэг үзүүлсэн үү? Үзүүлсэн. Тэгээд гэмтлийн зэрэг гарч байгаа шүү дээ. Гарч байгаа. Тэгээ гарахаар ягаад наадах чинь брак чинь шүүхээр оруулаад явуулдаггүй. Эрүүгийн хуулинд гэмтлийн зэрэг гарсан бол шууд шүүхээр шүү дээ. Тий. Тэг би энд нь яг дахиад нэг яг сайн хэлээ тэгээ. Энэ одоо ингээд юу 4 жил намайг хүчрхэлсэн гэж энэ хүн худлаа яриад байна. Зүгээр л нэг хитгэн удаа бараг шүргэх төдөд арьсан бол маш эмзэг. Тэгэл бараг шүргэх төдөд л хөвчдөг арьстай хүн гэж хаанч байхгүй шүү дээ. Тэг харин ч би эсэргээрээ бор арьстай хүн цохирлаа гэхэд миний хөл гар бол 2-3 4 хонжиж маш сайн тодорч гарч ирдэг. Харин ч тэгснэ энэ ингээд хитгэн шихэг зургаа ингээд илүүлжэл тэрийг 4 жил яалаа зодлоо нүдэлээ гэж худлаа ярьж ийн гэж ярьж илээ. Тэгээ тэр зургийнхаа та нар тэр зэгцэгдэгнийхаа яриагийн тэгвэл тэр зургийн сайн шалгалтаа хэдэн сарын хэдэн би зодсон юм байна гэд өөрөө тэгжилээ. За тэрэн дээр яг ингээд нотлоо гараад ирж штэ энэ зурагч 24 оны 12 сарын 23 гэж байна. За. Цагтаа цаг нь 15 цаг 5 минут. Ингээ бүх юм л ингээд. Тэгэхин түшээдэг цагтаа одоо над юуны газар харуул. Ингээ харуул та. Чин дээр газар гүйл та. За харуул гүйл яг ингээд гүйл гэдэг. За энэ бол яг ингээд шууд нүүрэн дондор шанаадал яаж яхад айгүй муухай мөнгө юм том бөндгөр бөгжөөр. Бөгж гэдэг чинь зэвсгийн чанартай зүйл тооцогддог. Энэ тавгар. Зэвсгийн чанартай зүйлээр бусдыг зодоход хүнд гэмтэл буюу 5-аас 12 жилийн заалттай. Мөнгөн бөгжөөр зогсон байна тийм үү? Хараа. Энэ дүүг уцыг ингээд уцыг чигүүлэхэд болж байна. Тэг. Энэ хараа. Аймаар цагдаагийнхаа манай хууль сахиулагчтай энэ октоодын чи хүчирхийлээ далаад хядаад дуусгах нь байна. Саяхан 4 хүүхэдтэй эхнэрээ хэдэн удаа гутгалсан алуурчин бүх насны ялаа явуулсан. Магадгүй хэр бүсгүйг тэрний араас алж мэдлэхэр байна. Хүчирхийл ийм юмнаас эхэлдэг. Хараа. Энэ хараа. Бичлэг нь. Дуугийн тавьчих. За дуугийн тавьчих. Чангалж ах юм доо. Дураараа. Төөргөд хүүхдүүд нь харах юм байхгүй. Дахиад чангал. Чангал байх нь. Чангас. Эмээ гэж хэлж байгаа. Энэ аава цагцсан гэж. Хүүхдийнхаа дэргэд тэгээд ээжийн зодоо байж идэг. Яадаг яргачин байцаа. Өөр зураг байна. Өөр хүчрхийлүүлсэн. Зөндөө л байгаа. Би ер нь тэгээд бас тэгэл нөгөө бас уучлах үдээч уучлж байгаа шүү дээ. Бас тэгээд тэр үедээ за би одоо чи энэ хүчрхийлэгчтэй ирээдүйд амьдрах юм уу? Би бол хэвээ хизээч амьдрахгүй гэдгээ бүр бүрэн шийдсэн үү? Ясмахандаа. Тэгэхдээ ахын дуу гэрэлтэй батлуулаагүй юм байна тийм үү? Одоо уусууд энэ нөхөр чамд яасан байр орсууц аваад өгсөн юм уу? Авч өгөөгүй. Чи одоо хаана амьдрэх вэ? Төрөөсийн байранд оруулж өгсөн. За тэгээ юу гэсэн гэлээ?
Юу өөрөө одоо ингээл нөгөө мэдээж нөгөө гэр бүлийн гадуурх харилцаатай маш дээр үесээ байсан. Маш олон удаа ардуур, урдуур, баруун солгоогүй намайг тавьж исэн. Тэгээд зүйл Тэр нь үл яг хөдөлтөд дургуй садар уулгаач. За гэж та. Салын салыг ихтэн. За тэр байрны хатлаар ярьж. Одоо чи түрээсийн байранд амьдэрдэг юм уу? Түрээсийнх нь энэ хизээ хугацаанд дуусгах юм. Би салыг ихтэн тэгье гэсэн. Тэгээ. Тэгтээ хамгийн гол нь чи хоёр дундаасаа хоёрын үр хүүхэдтэй хүмүүсээ. Нэгдүгээрт хоёрдугаарт би хоёр хүүхдээ чи хоёр гартаа хөтөлчөд би хайчих юм бэ. Надад үнэндээ орох орон байхгүй. Эмээ маань бол байгаа. Тэгтээ би хөгшин эмээ дээрээ ингээ хоёр хүүхдээ чирж ирчээ тэр хүнийг ядраагаад тэр хүн чинь гэртээ ганцаар амт тайм байхад би ингээ шээ нас өдөр хэдв? 78 настай. Өө 80 хүрж байгаа юм аа. За. Тэгээ дээрэс нь манай өөргөө яг тийм ээ. Манай гэрийнхний бас давамж хал бас жоохон байдаг юм. За чимээ дүү насан турсан ингээд ёстой төртө бэр гуйлгаад авсан болол эргэж битээр иргэдэг ч хатуу өгдөх хоёр надад нуулгүй хэлж л байсан. Энтэй суугаад энэ нөхөр зодуул чи бити гэртээ ирээрээ. Эмээ чинь тэгсэн юм уу? Игч маань бол тэгсэн. Хүний хүн болоод тэр хүн нугасаа намайг ингээ хариуцаад аваа юм нэг аваа явж байгаа болохоор ингээд баг ээж маань нөгөө эмээ маань намайг одоо насаар нь өсгсөн болохоор одоо баг л чийл одоо эмээг баг насаар нь жоохон зовоосон хүн ухааны юм боддог юм шиг байна. Тэгээ тэрнийхээ л хариуд одоо хүний хүн болоо явж байгаа л одоо баг тэгэрэй гэл бас хатуу хэлж илээс л да. Гэхдээ цагаад толол мэдээж хамаатан садан тэхгүй л дээ. Гэхдээ тийм үг хэлжээс. Гэхдээ энэ бол бас би бас өөрөө хүмүүжлэлтэй хүн. Би өөрөө амьдрал үзээгүй нялх найтан тийм нялцраа жоохоо охин байсан бол тэг юу нэг хэрүүл боллоо чимдэнтэй хувцас авал явцдаг. Тэгээд чи дэвсэрлээд ингэж явж ирсэн юм тийм байж болохгүй. За одоо байрны дүрээс хэлээд дуусгая. Тийм тэгээд байрны анх тэгээд салын ингээ хоёр хүүхдээ би орхоонгүй гэл өмнө хэлгээд чи надаа ингээ байр түрээсч өгөө гэхэд сая 9 сард байр түрээлж өгсөн. За. Тийм. Тэгээд 6 сарын гэрээг хийгээд мөнгөний төлцсөн байгаа. Тийм. Тэгээ одоо би лайв хийгээд ийм асуудал үүсгэд над руу уцтаад за одоо тэр чи аав ээжтэй хүн бидтэй аав ээж тэр очоо би бол тэр төлбөр цаашаа төлж чадахгүй. Тэгээд чи бүр юу гэсэн юм чи бүр энэ хоёр хүүхдээ ингээд гадаа годонд өвлийн хүүтэнд ингээд гарах нь одоо надад хамаахгүй гэж байгаа юм. Яг үүндээ би энэ байранд чи би амьдрах гэдэг юм. Өөрийнх нь хоёр охин дулаан ус тогтой газар амьдрах гэдэг байгаа шүү дээ. Тэгээ би энэ хоёр хүүхдийг гардаж би цэвэр энэ хоёр хүүхдийг харж хандаж асарж байгаа хүн би хамт байх нь одоо ойлгомжтой гэсэн. Түүнээс би ганцаараа тийм газар тогтой газар байх гэдэг биш байхгүй. Тэгээ нэг машин авд нэг хөөрхийн нэг машин зээлэр авч өгнө гэжсэн. Тэрийгээ сүрхий фэйсбүүкээр постлол стори хийгээл их нэртэй өстой зээлэр машин авч өгнө гээл бараг амлалт өхөн шахуу олон түмэнд хийж. Тэгсэн авч өгөөгүй. Тэгснээр энэ лайв хийсний дараа тэр имээр худлаа штэ гэж аа. Тэгэхээр би мэдээж би угаасаа чамайг авч өгөх чинь би мэдчихсэн. Яагаад гэвэл чи 2 жилийн өмнө л ингэж ярьжсэн. Одоо 2 жил өнгөрөөд чи авч өгөөгүй байж нэгдүгürt. Хоёрдугаарт чи үнэхээр авч өгье гэсэн чамд сэтгэл байсан бол сая өөрөө Макао дахта 15 сая төгрөгөөр зүгээр л казинод тоглоод зүгээр л 5 минутанд гарахаас салгаар 15 сая төгрөг цацсан. Чамайг нэг ганц гадаад дагуулж явсан гэдэг нэг Макао авч явсан юм тийм үү? Гадаад дагуулж явсныг харуулаач энэ төр гэд. Тэр их мэдрэл муутай хүмүүс ярьж байгаа энэ араа эмэгтэй хүнийг ганц нэг гадаад дагуулж явснаа гой байснаа яриач энэ төр гэд. Чи өдрө болгон залуучуудаа эмэгтэй хүнийг авсан ханаа өдөр болгон гоё байх ёстой. Гоё байлгах ёстой. Өдөр болгон хайрлах ёстой. За ёо. Тэгээ ганц ингэснээ бас ярина. Тэгээ зодсноо бараг тэрүүгээр галхавч хийх гинэ юм уу? Золбон байна хөгийн байна. За чи намайг яах нь бол хамаагүй байна да. Чи угаасаа хар тамигч. Би энэ айстоп хамтлагт байдаг гэсэн чи байдаг юм байна. Би мэдэхгүй байхгүй тэр айстоп хамтлагт байсан талигаа чинь дүү юм бэ, тийм үү? Тэгээд би айстопыг ойлгоцсон шүү. Айстопийнхоо би танаа хамтлаг байдгийг мэдэхгүй. Би энэ хипхопт ямар хамтлаг байдгийг, хичнээн хамтлаг байдгийг, ямар залуучууд байдгийг зүс царайгч танихгүй. Андуурж ярьсан бол уучлаарай харин заяа. Тэгсэн чи айстопын нэр үнд гутаалаа. Хэмэддгийг би айстопын нэг хар тамигчтай шоронд байсан. Тэрний би удаа зургийг харуулсан. За өөрөөр би айстопыг мэдэхгүй. За тэгээд өөр ахмахны юу гэсэн гэдэг тийм нэг түрүү яриадсан таханд байна. Ерөнхийдөө бол ингэ ахмахны хэлжсэн юм уу? Бараг ахмахын минь амьтанд ормолж ирсэн барьж ирсэн гэд хуцаад байлаа наад хүчрхийлэгч чинь. Тэр ямар хүчтэй юм? Амьтанд нь? Нэг талигаас ахын яасан ч гэдэг амьтанд нь бараг манай ахыг домдож ирсэн барьж ирсэн гэж хуцаад ирсэн үгүй юу? Тийм. Ер нь яг хөтэ би энэ сэдвийг ер нь аль болох хөндмөргөл байна л да. Тэгээд ер нь ахыхаа өхөлд намайг буруутгаад
Тэгээд бүр буруутахаас гадна гонжид байхдаа бас минь шууд гадаа гутанд бас л хоёр хүүхдийнхаа дээргээд ингээл шууд толгой төрлөө зөхөд авчих واخхой. За. Тэгэхдээ би хамгийн анхныг лайв хийж үзчихсэн юм. За. Тийм. Тэгэл ерөөсө буруутгаал намайг өдөржингөө хил амаар доромжлол ингээл Чамаг хэд удаа зарцсан юм болж энэ хүчирхийлэгч. Гэхдээ ер нь тоогоо алдсан шүү. Тоогоо алдсан уу? Тэг чи тэр болгонд хуулийнхаа байгууллагад ханддаггүй юм уу? Хандчихсан үеуд ч байгаа, хандж байгаагүй. Хандхаар тэгээ яах вэ надад чинь? Гөлгөө болоод хараа бити гомд гаргаж хэлэх үү? Гэхгүй бардам штэ. Энэ эго нь бол айгүй өндөр. Хизээч надаас гоохгүй, гойж байгаагүй. Бити гомд гаргаж маа. Энэ баримтлагаа явуулдаг юм уу? Энэ чи гэр бүлийн хүчирхийлгээд аваагаа нэг зохид 14 хоног явуулж исэн. За тэгээ яад юм бэ? 4 жилийн өмнө анх ингээд ялах биетэй хүүхд маань төрсэн байж хахад ерөөсөө энэ гарын маань ингээд бугууг ингэж мушгиж ирээл тэгэл өснөөс нь ингэж татаал тэг нөгөө барилдаж байгаа юм шиг хийж байгаа юм шиг ингээд гэдэгсэж яг тэр шигэ ингээд унааж манаагаал ингээд гар марын маш их мушгиж байгаа байхгүй бугуу. Тэгэл би хамгийн анх юу яжсэн дуудлага өгөөд 4 жилийн өмнө 7 хоногор ганцхан удаа энэ хүнийг би баривчлуулж ийсэн шүү. Энэ гомд гаргаж хуулиар орж шүүхээр орж 7 хоногийн баримтлагаанд энэ нөхөр ял идэлж ийсэн юм байна мөн үү? Нэг удаа гомд гаргасан юм байна. За дахиж яагаад гомд гаргаагүй? Зодуул болгондоо. Тэгээд байж нөгөө өөрөө нөгөө нэг лайваараа би 2 удаа баримтлаганд явж исэн гэж худлаа ярьж байгаа байхгүй. Үгүй. Би чамаг 4 жилийн өмнө амьдралдаа анх удаа би дуудлага өгөөд би мэддэг байхгүй хамгийн гол нь хаа. Би нүдээ айлах гэж хэлсэн байхгүй. Айлах гэж, сүртүүлэх гэж. Тэгсэн чинь би ч нөгөө Монголын хууль мууль чинь одоо тийм юм гэр бүлийн хүчирхийлэл дуулгын би ямар өмнө өгж үзсэн биш мэдхгүй. Анх өгсөн чинь шууд ингээ баригдаад ингээ хоригдоод явдаг гэдэг би мэддэг байхгүй. Тэгээд би чинь хамгийн анх би бүр шүүхтээр нь өөрөө ч би хэлжсэн. Би одоо ингээ нөхрөө анх удаа ингээ дуудлага өгсөө. Би ингээ жоохон айлах гал тэгсэн юм аа. Тэгтээ над ингээ гарах юмсан ингэсэн өмнө шүү дээ. Тэгтээ би шүүгчт нь бүр хэлжсэн. Ингээ ганц удаатаа ингээ өршөөгөөч гэд би бүр өөрөө хэлжсэн. Тэгсэн чинь шүүгч нь шууд алхаа харцаа. Шүүгч нар ямар таны тоглоом юм гэл шууд зохиол 7 хоног явчихсан. Тэгэл би яг тэрнээс хойш энэ ч яста хатуу юм байдаг юм байна. Өстө ингээл явчихдаг юм гэдэг тэр үед мэдсэн. Тэгээд дараа нь бол би зөндөө хүчрхийлүүлж байхдаа бол дуудлага өгсөн. Тэгэл өгснийхээ араас одоо эмгтэй хүн чинь бас яг бас нол бас тэний юм аа уурчих юм аа хүүхд мөхтөө бас бодчих юм аа бас тэнхтэй. Тэгэл нөгөө уурал яана явцаа уур надад сананда одоо яана ганцаараа би яах вэ гэдэг ч юм уу те. Тэр үед чинь бас жоохон байлаа шүү дээ. Одоо чи 20 эдтэй бас одоо юугаа бодвол бас арай ухаан суугаагүй юмны учир мэдээгүй байлаа. Тэгэл би чи өөрөө тэгэл гомдлгүй гэж хэлээл. Уйлан дуурлан бараг гуйгаал. Чамаас гуух уу? 100 мянган төгрөг өгвөл торгуулдаг. Өөрөө бас хэлнэ хэлнэ. За. Дахиж тэхгүй мэхгүй гэл. Тэгэл дахиж тэхгүй гэдэг үгэнд нь итгэж байгаа шүү дээ. Тэгэхэд бол үгүй. Тэгээд чамаас өөр охтуудыг ингээд бас панаалдаад, өргөтаад, хүчирхийлэгдээд одоо бас олон охтуудын толгойг эргүүлэх одоо тийм юм байдгүй энэ дураг. Маш олон. Тэр бол бүр тоогоо алдсан. Тоогоо алдсан. Панаалдаал. Айгүй гоё стил имижтэй гоё имижлэг стилтэй ингээд панаалдаал. Өдний зайлууд нөгөө бич төр гэдэг шиг. Нөгөө жоохон 17, 8, 16 та охтуудын чинь гоё ингээд хүүхдийн сэтгэл зүйдээр манга тоглох уу? Ялангуяа бол миний тэр 18 дээр танай гэр хүүхдийг чарж исэн хүүхэн байгаа шүү дээ. Тэр охиныг толгойг нэргүүлсэн гэдэг байгаа юм. Тий. Тэр бол баталгаатай юу? Тэр буудалтай очиж бүр гүшинтэй хийсэн гэсэн үг үү? Тийм тэр хоёр бол чам гардуулж исэн гэсэн шүү дээ. Чи дөрөв надад ярьсан шүү дээ. Би чамтай уцаар хоёулаа мараа 30 минут ярьлаа шүү дээ. Нааш ирэхийн өмнө мөн үү? Тэгэхээр чи уцаар ярьснаа л ахта энэгээр ярьчих. За. Тэр асарч хүүхний талаар. Манайха бачаараа энэ 90 мянган оронд илжигүүж ороод энэ төр гэж зарим хүн тороолууд хуцаад байх. Уучлаарай. Энэ эмэгтэй хүн хүчирхийлд өртсөн байна. Хууль сахиулагчдад тандсан байна. Хандгаар олигтой дөрвтэй арга хэмжээ авахгүй байна. Энэ хулгайчуд хүн гутгалсан юм байлаа. Энэ дүүг зодсон энэ хүчирхийлэгч нөхөр нь биш юм байна. Гэр бүлээ батлуулаагүй юм байна. Энэ хүүхдийг олон жил хүчирхийлээ зодоод 2 3 хүүхэд хийгээд хүүхдүүдэд ямар ч анхаарал халамж байхгүй юм. Навшиг хариуцлагагүй хар золбин зомби байна. Тэгээ одоо би энэ зомбиг энэ хүүхэд чүгэл үлээснээр энэ бүсгүй тийм ээ. Хойштон олон эмэгтэйчүүд октод иймэрхүү гангстер өвчтөө солиотой хар тамигчин байжканарт заа юу толгоогоо эргүүлж зодуулахгүй байх үднэс энэ нөхдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж шүгэл үлээж байгаамаа. Зөв үү? Тийм зөв. Тэрс одоо би энэ бандаа сайгаал. Наадвал чи юмгүй штэ. Өдөр манай нэг хипхоп манай нэг 80 оны бас хипхоп тэр үчил ах хипхоп орж ирж ирсэн. Өвлөр манай 80 оны гэдэг чинь нэг 98 оны дундуур ч юм уу.
Манай 80 оны надад чицсан байжгаа ярьж өгшөө аач юу шүү дээ. Зүн гутгалсан шүү дээ гинэ. Би тийм юмнаас айхгүй заяа. Та нар намайг ирээд гутгалаадах гангструудаа харъя заяа. Та нарыг шоронд 4 оны дунд суудахад гөлгөө болно. Та нар хүн гутгалуул шорон уучлаарай. Хүн албал бухнаас цааз байхгүй бухнаас гянданд насаа тавин заяа. Шорон гэшээс нь гойждыг хадуулж авах юм заяа. Тэгэхээр эмэгтэйчүүдээ октоудаа нөхөр чинь найз залуу чинь зодох юм бол шууд хуулийн байгууллагад гомдол гарга. Ингэснээр Монгол улсад хүчирхийлэл дасан зогсох ёстой. Одоо чи инглээд зэгцэл үү? Зэгц шиг асар их өрх толгойлсон эхчүүд, эмэгтэйчүүд, октод гадуур зөндөө. Үнэ биз дээ хандаа. Зөндөө. Энэ бол ердөө энэ од эрдэнэгээд байгаа энэ хипхоп гуцсардаг энэ мөн гаж донд нь авш. Гаж дондон. Энэ дүү бас надад нэг энэ фэйсбүүкээр лайвэр хэлж болмооргүй юм гарал ярьлаа. Гаж донтон шүү чи. Би жигээрээ сонссон заа юу. За тэгээд ахын дүү өмгөлөгч авах гээд ярьсан байна тийм үү? Тийм ярьсан. Зөв. Одоо гомдлоо гарга. Олонний анхааралд орлоо. Хууль сахиулагчтай энэ гаж дондонгийн талаар энэ дүү мэдүүлгээр бүх юм өгнө. Би хажууд нь гэрчээр орё. Шүүх хуралтанд сууя. Ингэснээр энэ гаж дондонгууд Монголоос цэвэрлэгдэх ёстой. Тэр гаж урсгалуудаа өнөөдөр Монгол улс чинь айдуу зөөлөн инх тайван орно шүү дээ. Харьцангуй сүүлийн үед ийм гаж урсгалуудыг дотроос нь идэж, хар тамхичдыг бий болдож, бэлдэж, хүчирхийл үйлдүүлж байна. Тэгээ хүмүүс одоо миний хамгийн гол эхний хүсэх зүйл маань бол хүмүүс намайг зөвөр ойлгоорой. Би бол амьдралаа ингээл бусдад ингээд дэлгээд байх сонирхолтой тийм модерн шиг хүн биш байхгүй. 4 жил энэ хүнээр би Facebook, сошиал өөрийг нь хэдэн мянган хүн дагдаг та нар ч мэдж байгаа. Тэгж яхад намайг хүмүүс одоо бүр мэдж байгаа бүр мэдж байгаа. Ямаг хэдэн удаа энэ Facebook, сошиал медиагаар гүжирдэж миний нэр хүндэд халдчихлаа. Тэгэхэд би дугаал тавьчихдаг. Дозуулсан ч би гэрийнхэндээ ч хэлэхгүй нуугаал, найзтай ч хэлэхгүй нуугаал, ганцаараа шаналал уйлал ээжсэн үед би зөндөө. Үнэхээр би тэсгэл алдаад хүний төвчээр гэдэг чинь хязгаартай байдığım байна. Би бүр энэ хязгаарынх нь эцэст нь бүр тулчаад хамгийн гол нь амь насанд маань хүртэл эрсдэлтэй байгаа. 2 охиноо би хамгаалахын тулд өөрийнхөө амь насыг хамгаалахын тулд би маш том ийм зоригтой хамгийн амьдралдаа анх удаага би өөрөөсөө ийм зориг гаргаж амьдралаа ингэж илтод болгож байгаа болохоос зүгээр нэг гэр бүлийн хэрүүлээ та нарт дэлгэх гэж ингэж хийж байгаа юм биш шүү. Тэгээ би тэрийг зүгээр нийлчин гэж ярьж байгаа хүмүүс үгүй. Би маш сайн шийдвэрээ эцэстээ гаргацсан, маш зоригтой би энэ шийдвэрээ гаргацсан учраас би бүх юмаа өөрөө мэдэж үнэн байдалтай би та нартай баримттай нотлогоотой би цаг бүртэн та нартай би хуваалцах болно. Нэгдүгээр тийм. Хоёрдугаар энэ од эрдний хохирогч гээд октод зөндөө байгаа. Би яг үнэндээ би өөрөө хохирогчтэй тий араараа 50. Хэдэн охин хохиросныг яриад баримт нотлогоотой ахын доо. Тийм. Ярьж харч. За одоо өөрийн туяа ч гэсэндээ би оруулмаар байгаа байхгүй. Өөрийн туяагийн гэрийн асрагч хүүхнийг ч гэсэн би оруулж जैन. Тэрнээс гадна бас нь судсаараа хар тамхи татдаг байсан. Тэрийг нь хар тамхины бам ман гэдэг ч гинүнаа ч өөрөө тэр лайваар яриад байгаа. Яаж мэдэж яриад нь гэхээр нөгөө унтсан хүүхэн нь тэрийг татчих нь өөрөө харж исэн учраас тэрийг мэдчихээ наа чи одоо лайваар бам ман тавьдаг хүүхдүүд яриад байгаа. Тэр ахгүй та манайхаа. Тэгээд тэр хүүхдийг мөнх цаяа гэдэг. Мөнх цаяа гэдэг тэр охин бас 18 биш 16 та гэдэг мэдээлэл өнөөдөр надад ирсэн. 16 та насан туршаагүй 18 нас хүрээгүй охиныг хар тамхи хэрэгүүлж хүчиндэг юм байна тийм үү? Толгойг эргүүлж бэлгийн харьцаанд ордог юм байна зөө. Тийм лагер дээрээ бүхэл бүтэн өөрийнхөө гал голонд гээл яриад байдаг гал голомтон дээрээ эхээс үлдээсэн гал голомтон дээрээ тэр лагер дээр нь хүүхдийнхээ өсөж торинсон газар тоглож нааддаг унтаж хөвтдөг газар. Тэр лагер дээр яадаг гэдэг ингээ октод аваачаад бүжихэд байж идэв юм. Хамт ажилтдаг хүүхдтэйгээ хамт тэгээд 2 охинтой унтаж хөвтөд архитан сохтуураад юмаа сорхоос сороод тэгээд завхаараад тэгээд байж идэг гэсэн. Чи тэрийг харсан уу? Би харсан. Би болохоор яаж харсан бэ гэхээр зэрэг тухайд iPad нь байдаг байсан. Тэгэд iPad-наар өөрөх нь хаяг орсон байсан. Тэгэнгუთ хаягч гэжтэй буруугаар ойлгох хэрэггүй. Facebook Messenger нь ерөөс надад харагдахгүй. Зүгээр тэр хүн утсан дээр ямар зураг дарна нөгөө iPad-ын дээр нь гараад ирдэг гэсэн. Тэгээд яг харсан чинь шууд нөгөө тэр хүүхэнтэйгээ бүр үнсэлцэж байгаа. Бүр 9 шидийн зураг бичлэг надад шууд гараад ирчих واخгүй. Тийм. Тэгэхэд би бол одоо санахын баг маань төрсэн байсан юм биш үү? Баг охин маань төрсэн байсан. Бүр дөнгөж нялах бэтэй. Тэгээ одоо тийм юм хараад бүр шоконд ороод ингээ бүр бие барьж чадахгүй маш хүнд байдалтай бүр ингээ хагас галзарлын байдал бүр яаж ингэж чадчихна гэл бүр ингээл зүрхтэйсэл
айгүй хэцүү байдалтай би тэрийг олж мэдчихсэн. Тэгээ тэр үед би бол өөрөө нойргүй хоолгүй хоёр хүүхдээ арай гэж хоолунд хийж өгöd арай гэж хүүхдээ асраад байж хахад маргааш нь тэр хүн ичгүй шууд өөрөө олон нийтийн сүлжээгээр пост оруулж ирсэн. А тэр постн дээр өө сайхан азарга 2 3 услаад авлаа гэдэг постны араас нөгөө нэг унтсан 16-тай охинтойгоо ингээ хамт ингээ зураг ингээ ахуулцсан. Тэгснээр нөгөө охиныхоо нүүрэн дээр нэг хальт нэг стикер тавьсан болоод нуучжээ. Тэгснээр нөгөө охинтойгоо нөгөө лагер дээр хамт ширээн дээр сууж байгаа ингээ зураг тавингуудлаа. Би одоо хуучин муудсан хоол юм бэлгүү дээ. Тэгж хэлж байгаа. Муудсан хоолноос уудлаа шинхэн ногоо сайхан байлаа мэлээ. Тэр бол манай хууль сахиулагчдаа, прокуроруудаа, цагдаа нараа ийм гаж донтонгууд олон нийтийн хэрэгслэр улаан цагаан хүүхэд залуучуудыг панаалдаж, урагтаж, гүчирхийлд үйлдээд байна. Анхаа гүчирхийлд үрэгдсэн, хэлмэгдсэн, гүчирхийлүүлсэн хохирогч өөрийн биеэр яриад байна. Анхаа. За юу. Ийм нэг сонин золбин гарууд бол үнэн шүү дээ Монгол. Хамгийн гол нь араар тавилт гэдэг үгийг ингээд өгчлөхээр шууд утгаараа араар тавилт гэдэг үг байгаа ч гэсэн манайхан тий. Гэтэл энэ хүн чинь намайг урдуур тавьж байгаа байхгүй. Энэ өөрийг нь тавьдаг олон мянган тэр дагагч нь харж байгаа. Энэ чинь нөгөө нэг хүний тэр сэтгэл зүйд бүр аимшигтай хүчтэй нөлөөлж орж идэг юм л дээ. Энэ хүн явбал явна л үсттэй. Тэгэхэд тэгж яхад тэрийг зарладаг нь миний энэ сэтгэл зүй тарихтай энэ маш их сэтгэл зүйн энэ хүчтэй муугаар нөлөөлж байгаа байхгүй. Яана энэ чи одоо манай ингээд одоо тэр одын фэйсбүүк гэсэндээ манай одоо ээж аав миний таньдаг хуурай дүү миний найз нөхөд харж байгаа. Нүдний булаа шившиг. Би ичиж өхмөр санагдчихсан. Яаж энэ арга тавиад тэрнтэйгээ унтсан юм бэ тий. Ерөнхийдөө би шудрах хэлэхэд бол эр хүн болгон явдаг. А тэр нь баригдах уу баригдахгүй юу гэдэг хоёр төрөл байдаг. Тийм байдаг. Гэтэ үнэн жирчүүдийг ч гэсэн би үүсэхгүй шүү. Тэгээд бүр тэр тавьсныгаа юу хийж гээгүүлсэн гэж хаан гайхуулаад тэрийг тавьж маяад байгаа. Тэр бол үнэхээр би амьдралдаа анх удаага эрэгтэй хүнээс анх удаага юм мэдэрч үзэж байгаа учраас бүр аимшигтай санагдчихсан. Энэ нараа энд нэг юм харуулт юм манайхаа. За энд нэг ганг төгсөө гинөө. Бас өдөр нөгөөдгөө чи өмөрөд пост оруулж байгаа. Та бол бүсгүүчүүдийг энэ юу чинь ингээс та нар хараарай заа. Шорон чин ярил л да. Оо яа хуцаараа чи. За энийг би ингээ харуулъя заа. За ингээ энэний фэйсбүүк руу н орлоо. За яа энэ ганг төгс гинөө. Энэ нөхөр энэ найз юм ахын доо. Энэ найз нь уу? Сайн мэдгүй нэ. За энэ рүү ингээ орлоо. Эдгээр алан тал нэгэд миний доор комментэр асар бичиж байгаа. За энэ нөгөө айстапын хорт амигчин надтай шоронд 461 таарсан. За хорт амиг хэрэглээд 2 жилийн ял авдаг. Жилийн ял авдаг. Энэ 5 6 удаагийн нахиур хорт амигчин Бажка. За яа. Тэгээд ухаантай мэр ядж байгаад бас энийг тэр халамцуу яриа мариагаар оруулаад хөөргөө шаагаад байх юм аа. Энэ бол нийгэмд буруу үлгэр дуурайл хараа. Тамхи тариагаа тавьдсан. Оо яа. Энэ бол одоо энэ садар самууныг сурчилж байгаа аригтлалт ойлгосноо. А нарг маргийг олон нийтийн сурчлагын тавихыг хоригдсон шүү дээ. Хараа гангструуд гэсэн лаг гаруудын баха. За яг өдөр зураг мөргийн бүтэн харуулдаг байх. Энэ бацсан их гоцсон хараа. Эднэр ёо. За яг өдөр урсгалыг чинь би өгөөсөхгүй заа ёо. А гэхдээ та нар биш. Энэ хараа. Энэ яаж байгаа? Ална гэж байгаа юм уу? Хядна гэж байгаа юм уу? Юу гэж байгаа бацаанараа ойлгосноо. За ингээд энэ гангстер хулгайчууд ингээд байж байна. Иймэрхүү нөхдүүд ноцтой. Тэгээ энэ нөхөр яад байхын тулд чамаг нэг дэлгүүр дээр очсон чинь зодсон зураг фэйсбүүк дээр оруулсан байсан ахын тоо. За би одоо энэ ядж яхад нэг бэлтгэлгүй олон юм бас ингээд яахгүй байна л да. Ягс хизээ үл нэг зураг оруулсан байсан. А энэ вэ? Чи ингээд дэлгүүр дээр очсон байх. Оо биш наад чинь биш шүү. Хэдэн сар болоод А энэ бас нэг охиныг таригдсан эргүүлсэн шааж юм уу? Тийм үү? Энэ бас нэг охиныг бүр ингээд яа. Энэ ара бүр дураараа. Бүр амар. Чи яад юм бэ нэг? Алимт эхлээд ингэ тавьдаг байж. За. Монголоос ирсэн. Та хэлдэг. Надад хэдэн сар болоод хэдэн жил байлаа. Надад 2 жил боллоо. Чи цонтож илүү. 2 жил боллоо. Аав сочж би. Энэ юутэй аав сочжсэн шүү дээ. Монголчуудаа.
амар зоддож. Гэтэ ингээ хэлэхэд манай бурхан болооч шиг заяа. Ингээд эвгүй зам руу хөлтөж явахад нь хамгийн гай болсон зүйл чинь наад хэцээд хүн юм байна л да. Тэгээд тийм үнэтэй хэцээш байхгүй шүү дээ. Хэцээж уушлах болохоо хэцээж амьдрахгүй байна л да. Би саяны нэгтэйтэй 2 жил бас тэр амар савтай байсан. Яа. Зүгээр октодаар бол гараа годог юм байна. Бурхан болоо чинь яасан ч амар шамтай амьдрахгүй гинэ. Чи бурхан болоо чинь яатсан? За би Алаарцсан юм яриах юм. За би энэ дээр мэдээлэл хийчихэ. Одоо энэ саяны энэ ахын үзүүлж байгаа стори маань болохоор юу өчигдөр уржигдэрхэн одоо ийм юм болоод ах чи иччихгүй экстэйгээ үүрээр одоо таараад явж байгаа гинэ. Тэгээд тий энэ бол би энэ охиныг таньна. Би энэ охиныг мэднэ. Энэ охин бол дуучин Ариуна ихчийн том хүүгийнх нь юу ихнэр. Тэгэхээр дуучин Ариуна ихчийн бэр гэсэн үг байхгүй юу? Нөхөртэй. Тэгээд энэ лайвн дээр одоо өөрөө эмэгтэй хүн бийжиж ингээс өөрөө сохтоо. Тэгээд дээрээс аваачаад юм хэрэглүүлээд айгүй ингээд мансууруулсан байх нь шүү дээ зүг үү? Тийм тэгээд энэ уянга гэд охинтой ахыхаа ажил явдлын үеэр урангойгоорч тогтохгүй. Урангойгийн дараа яг энэ уянга гэд охинтой буудал бас завхаарсан. Тэрийн чийж нэмж байгаа. Өөрөө надад хэлдэг юм. Ягаад гэвэл өөрөө одоо би чамайг ингэсэн тэгсэн гэ үнэнгээ хэлж нөгөө ээгоо тэжидэг. Намайг нөгөө тэгж зовоож. Өөрөө надад чинь энэ явдлуудыг ихэнх нь өөрөө амаараа надад жинхэнэ хэлдэг байхгүй. Ерөөс хэсэгдсэн наад чи ирүүл биш юм. Тийм биш байхгүй. Ерөөсөө биш. Хин тийм юмнуудыг яах юм бэ те. Ихнэртэй хайртай бол одоо ингээд бас айн идтэй хүн ч айж ичин үстэй. Бүр айж ичих болчихрахаагүй. Би нөгөө уучлаа л ах тусам хүний те энэ уужуу сайхан сэтгэл дээр бүр ингээд тэнэг хүмүүс чинь зөөлөн ахын хайртай яасан гинэ. Тий одоо сая би дөнгөж сая сонслоо шүү дээ. За. Юу нэ ахын маань буруу зуруу замнал энэ цэгцэг Ахын чи ард тамигч болгоцсон гинэ. тий. За бас арай ингэж хэлж болохгүй шүү дээ одоо тий. Одоо надаас болоод За бас нэг юм ярина. Энэ араа ингэ шижгээ батсан. Юу гэдэг юм бэ? Өөрөө юу азрах юм уу юу? Дархны октод намайг шаах дуурдаа гинэ. Дураараа шааж байгаа. Энэ хүн ширэлцэн байна. Их хоёр ихч болоо шинийг шаад юм бэ дарханчууд ичээч гэнэ. Ингэж дархны октодыг доромжилж болох уу? Энэ хэмбэ? Чам дул шоронгийн ягаан говц зогох юм байна. Үсээ чин гусах шаардлагагүй чи шууд шоогоод очиход үсээ гусвал тогны мөнгө өргөх шаардлагагүй ялтан болох ялаа байна чи заяа. Муу ялааг харсан ч уур удах юм. Бажка удахгүй хуулийн хариуцлага хүлээн ахын доо Монгол улсад хууль байгаа шүү заяа. Одоо энэ муу гангсыг дуурайгаад чи өгүүлчих гээд байна. За. Тэгээд саяны ярин сүрслэлээд явъя те. Яасан гэлээ уянгаа тохоо ярьжсэн. Тэгэхээр надад өөрөө ярьж байгаа юм л да. Юу би тэгээд өөрөөс нь уучлахгүй байсан. Гэхдээ л би бүр амар их гомдсон. Гэхдээ яасан гэж тэр хүнээс уучлахгүй байгаа. Гэтэл тэр хүн чамд 2 удаа биеэ хуваагаад хордлого өвгөн байж 10 сар хүүхдээ чинь тэгээд биеэсээ 2 амт тастаа чамд нэгдүгээр төрүүлж өгсөн юм уу? Гэтэл тухайн тэр уянгаа гэд охин нэг хүүтэй. Тэр хүүгээ ингээд өөрийнх нь хүү гэж худлаа ярьдаг гэсэн. Тэр бол октосоо од эрдний хүү биш юм байл л дээ. Тэгээд ийм юм болж байхад над руу хүмүүсээс мэдээлэл ирүүлж байгаа. Тэгэхээр тэр мэдээлэлээр энэ уянгаа гэдэг охин чинь бас нэг өөр залуу дээр очиод тэр хүүхдээ бас чиний хүүхдтэйгээ ирээ явж байсан. Одоо бүр нөгөө хиний хүүхд гэдгийг ч мэдэхгүй явж идэг юм яа. Би одоо энэ хүмүүсийн явц содлыг одоо бүр мэдэхгүй бүр ингээд за чамд өөр чи яасан гэлээ өвчнөд өчий юу лээ. Тийм. За нэрийг ярих юм. За тэгээд энэ садар хулгайч бол өвчтөө шүү. Тийм би энийг Монголд одоо бэлгийн замын өвчт гадуур замаа алдлаа. Энийг имчил, шинжил, цагдаа нараа шинжилвэл энэ доогтой бол яг энэ октодыг ингээд садралаа дууслаа штэ, бузралаа дууслаа штэ. Эрүүгийн хуулийн 12 хүчингийн гэмтэр хийгээд байна штэ. Өнөөдөр хүүхдийг залж авч явж байгаа хүн амны одоо тэ хүн худалдаалах гэдэг оролцуулдаг. Дагуулж хулгай хийлэгдэг. Мөн үү? Яг энэтэй адилхан октодыг авч биеийг үнэлүүлэх явдал яг ийм үйлдэлээс эхэлдэг. Зөв үү? Энэ яасан гэлээ хахад өвчөө өгсөн гэлээ чи тэрийг ярьж. надад би уг нь бол одоо нуухгүй яар. Энэ үл гэмтэр доогтойгоо мэдсээр үж хүнд доохын алдар тараах юм бол хүн алах зүйл ангаар эрүүгийн хуулийн 10-аар шоронд яад өгдөг юм. За яах юм бэ? би одоо маш олон эмэгтэйчүүд хохирогчтой өмнөөс нэгэнт ингэж зоригтой шүглүүлж байгаа болохоор энэ яг энэ асуудлын талаар бол миний бас ар гэр бүгд намайг үзэж байгаа шүү дээ. Тийм учраас за би арайч бас ингэ ийм юм ингээд яриад явах те гэд би бас цензуртэй юмд хандж байгаа.
тэгж яхад өөрөө л аюураа дэлгээд тэнэг чинь өөрийгөө бариад өгсөн байл л дээ. Би уг нь өөрөөс нь өвчин авсан гэдгийг би хэлээгүй, дурдаагүй. Од эрднээс л имлэг твцэн гэж хэлсэн болохоос би од эрднээс өвчин аваад имлэг твцэн гэдэг хэлээг байхад өөрөө хэлсэн учраас одоо би ингэж хэлэхэд хүмүүс мэдж байгаа болохоор одоо хэлэхээс өөр аргагүй байдалд орж байгаа хгүй. Чи өөрөө ийм ихлэж байгаа байхгүй одортой. Тэгэд энэ хүнээс би технонизм гэдэг өвчин аваад би ингээд сая 5 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлж гарч ирээд 11 сарын 11-нд эмнэлэгт хэвтсэн стори байгаа. Стор мөн үү? Байгаа тийм. За тэрийг ахын доо мөрдөн байцаалтанд авирч өгнө шүү. Чамд өвчин халдаана гэдэг чинь тэр эрүүгийн гэмтэргийн нэг зүйл анги мөнөөс мөн. Энэ улгаачуул ер нь бол эрүүгийн үеийн 12 буюу Жоныгоор явах тодорхой хар тамхи хэрэгэлдэг, тодорхой хар тамхиар тодорхой баталгаатай зөө. За тэгээ одоо болохоор цагдаад үлээлгээ явж, шээгээ явж гинэ. Чи ойрт хэрэглээгүй чамаас одоохондоо гарахгүй. Чи цагдаад дээр очсон явж гэдэг чинь чи шээс нь голчод удахгүй хууль ахиулагч нар чамааг хуулийн чи хариуцлагыг хүлээлгэн. Тэр од ингэнэ. За од эрдэнэд нэртэй болчихоор өөрийгөө од гэж бодоод тах шиг юм аа. Бацаа. Тэгээ хип хоп амар зураг тавихаараа мань мэт 8 гинэ. Ма тийм байхгүй заяа. Гараа мө гоцны бацаануудаа. Хаж энд бас нэг харуулъя. Та хоёр чинь жоохон бүжгэлж өрөөд амар тийм коллективтэй гэр юм биш юм уу? Одоо энэ нөхрийн фэйсбүүк руу ороод харуулъя. Ихэд гоё чи бол бүжгэж юм байна те? Тийм би багаас. За ингээд. За ингээд амар гоё бүжгэлж जैन. За. Хүүхдүүдэд тавиад гоё бүжгэлж штэ. Уг нэг жаргалтай гэр бүл юм биш юм ахын доо. Хайр маар ингэж өрөөд. За. Тэгээ амар хүмүүс үзсэн нараа 477. Ингэж пэйж өсгөн мөн үү? Тийм үү, хандлтаа өсгөн. Хандлтаа өсгөн. Яа. Гоё шаан. Энэ санааг болоод одоо өөрөө бүгдийг бодож болд санаачилж байгаа. За. Ингээд тгийгэл. Энэ дээр чи нэг юм ярьдаг ахын. Энийг чи яасан чи өөрөө бүжигдэх дуртай ингээд од болох гэдэг энэ пэсэр ингээд ороо бүжиглээд идэв юм яа бэ? Ястай үгүй. Ямар учиртай за ярьж харж ахын доо. Тэгээ ястай үгүй. Би бол од болохын хөслөн мөслөнтэй од эрдэнэ шиг өөр шиг одын өвчнөр өвчлцэн хүн огтоосоо бишээ. Би бол зүгээр фэйсбүүкээ нотификейшнийг гүйлгээд харлаа. Би фэйсбүүкийг яах ч ашигладаг гэвэл хол байгаа найз нөхөд ээж авдаг холбоо байх гэж л ер нь бараг ингэж яах гэж. Энэ рүү хараад тах тийм комент ч гараад байна. За. Тэгээд саяны энэ бүжгийн бичлэг дээр бол одоо ингэж аюу гоё явна хийгээ болцсон. Тэгсэн чинь тэрийг өөрөө устгachж байгаа. Тэгэхээр би үгүй сая наа чи яа ингэ гоё болчлоо штэ гэдгсэн чинь уурлал нь өөрөө устгачаал би устгацсан юм шиг надад айхтар уурлал. Хэвээ саяных нь л гоё байсан юм эсэн хэвээ дахиад хиймээ. За одоо хэвээ дахиад хийх юм бол ингэж гоё болохгүй дээ энэ гэл уурлаа. Тэгээ би нөгөө босоо зогссон юмсэн өөрөө нөгөө сууж байгаад үзчихсэн. Тэгсэн чинь наа шууд дээрээс ингэ заандаа заандах доошоо ингэ татчихж байгаа юм. Тэгээ ингээ би бол ингээд одоо энэ бүжиглэлтэй урд чамайг ингэж зодж байгаа. Тийм. Тэгэд надад ямар муухай санагдаж байгаа вэ? Би тэсэл твчээл за энэ бичлэгийн л нэр ойлгохтойгоо шиг хийгээд өгчихгүй болол одоо уурлал эсвэл миний санаагаар болсонгүй гэл ингэн энэ дэр чиний бүх ингээ хөрцөн гуйчин гарч ирсэн гэж хэлдэг байсан шүү дээ. Тийм одоо яг энэ бүжиглэж байгаа энэ бичлэгийн шортны цаана нөгөө нэг миний та нарт харуулж ирсэн гуйчин явж байгаа байхгүй да. За энэ ингээд шортныхын цаана хөрцөн явж байгаа юм уу? Тийм. Ингээ гой гөхтөө энэ хуцаа өөрөө өмсүүлээд Тийм. Жүжигч. Би энэ аян тавихаар нөгөө зохиогч ирэхдээ над дээр репорт ирчин. Би бас муу санаатай мэдчихээн. Энэ нөгөө гадны аяа байхгүй энэ араа. Одоо миний дотоороо бол яг дотоороо ийм. Ятар бол яг үндэ миний хөлийн байдалтай би бүжиглэж байгаа байхгүй. Тэгээ бүжиглүүл нэгээд. Энэ хааны хүртэл би анхаарч байгаа. Энэ хааны. Энэ нүү дархан билүү? Дархан. За. Тэгээд ингээд Тийм. Яг үндэ миний хөл цаана нь юм. Хөл цаана юм. Гой шана жүжигчин одоо намайг юу гэнэ хангалттай өсөх гээд энэ төргээ хуцсан байсан. Ахт нь ямар хангалт хэрэггүй. Хар гангстер мө золдон бацаана од ирднэ. За би нэрээ мэдэхгүй. Энэ хавар энэ үндэсний цэцэрлэг түрэл хүүхдийн парк биш үү? Энэ газар чи ахын ингэж лайвж байгаа тэмцэж байгаа давсыг мэдэхгүй. Тэнд шоу боллоо. Хип хопын манай ямар ч хип хоп гэнэ нэг найз үзье гэсэн би ойлгохгүй ч бай. Зүгээр яг найз үзье гэсэн болохоор сэтгэл тогтоод ингээ бодоо суужлаа. Манай нэг найз нөхөр нь хип хоп дуулт ингээ хэмэдэхгүй. Тэгсэн чинь ирээл ахаа селфи авахулаад би нөгөө талиг очи дүүн байгаа маань тэг хуцаад байсан. Тэгснээ өдөр намайг сайхан шааж байна. Бүр баналта. Ахаагээд явсан бол жоох 90 шиг бай. Гачи шааж за. Тэгээ өөр яасан гэлэн мүү? Ахын доо. Тэгээ ерөнхийдөө харин за энэ дэр бас нэг юм байна. Чамд бас нэг харуулаад за. Энд ийм ирсэн. Энэ бол гач биш үү? Хүн гутгалсан мэдээ байна. За. Хоп ишор.
За. Оо байж байгаа тэр хүн гутгалсан мэдээ хаана байлаа? Туучиг. Энэ зураг нь ирдсэн байгаа. За. Хош. Өнөөгөө энэ хүн гутгалсан за миний юугаар ирсэн? Туучиг. Ачи ярьж яахын тоо. Мессенжер ирсэн. Тэгээ ерөнхийдөө яг тавчандаа юу хэлэх гэдэг ингээл хүчээр хийлэгдэг. Хүчээр. Одоо би дургуй ань гэдэг чинь л одоо хүчээр гэсэн үг үстэй. Тэ? Одоо би ингээ олон жил бүжиглээгүй. Биний биехаа ингээ төсцөн. Одоо тэгээ тэ би одоо яг сайн чадах юм уу да гэж хаад зүгээр тэгэл бүжиглэж штэ. Тэгэл. Нөгөө тандалтаа өсөх гэж байгаа да. Чи бүгд тэр гоё аж жаргалтай тэр гоё юм чинь айгуу гоо сэтгэлдээ жуун хийх хэрэгтэй. Тэгэл би ч одоо яана хэлээд юу ийх үгүй л хуучин бүжижсэн тулдаа л миний нөгөө би хаанд нэг юм байсан. Тулдаа л биний фристайл бас хийжсэн бас нэг бичлэг байгаа. Ерөнхийдөө тэгээд зураг авахулах болсон ч одоо би эмэгтэй хүн чинь бас нэг өнцгөө ингээ харъя. За би чинь бас мэдээж ингээ та нар харж би чи өөр бас ингээ хоёр хүүхэд байгаа жин нэмсэн байгаа тий. Давхар өрөө бас байгаа штэ хүнлэл юм чи. Тэгэл нэг өнцгөө олох. За би энэ баруун талд нь ингээ зогсчих гин гот өөр баруун талд зогсчих. Гэхдээ би яг баруун талд би гармаар байна штэ. Тэгэл зүүн гарт гараа зогсчих нь үстэй. Тэгэхэд ихгүй. Гэхдээ тэгэл наана зогсчих. Би энэ талдаа ингээ ахуулна. Тэгэл за гэж би чинь хүүхдээ ингэж төржсэн бол энэ талтай гараад хийснээр нь яг л хийж байгаа байхгүй. За ингээд олжлоо. Энээр надад ингээд өчнөө хүмүүс ингээд явуулнаа. Мэдээлэлэр нэг бол гач. За би падан дээр скриншотод оруулаад те. Одоо нэг ноцтой юм ярин зэ. Скриншотыг оруулна энийг хадгалаа зэ. Хоп. Нэг дуртайдаа бүжиглээдээс юм байхгүй шүү. Би чи нэг хөхүүл хүн ер нь ямар ядыг та нар мэдгүй энэ ирчүүдл орж ирээд шиг байна л да. Та нар ихнэрээ сайн хайрлал да. Танд авахгүй ихнэрээ бүжиглүүлээ. Хөхүүл хүмүүс чи хартаа хөхүүлэх тоолондоо аман цангаж идэг заяа. Ус ууж ёстой байдгийн. Байнга ус ууж хөхөндөө сүү оруулж хоолундаа сайн идэж бүтэн нойр авч иж хүүхэд ч хоолтой ихэн сүүтэй байдгийн заяа. Өстө дуртайдаа бүжиглчихэд ингэж ярьж болохгүйгээд битгий энэ худлаа троллууд нь бас орж ирээд байгаарай. Ингэж ярмаар байгаа бол өөрийнхөө ориг фэйсбүүкээр нүүр царайтаагаараа энэ комментиг бичнэ гэж би бол хүсэж байна. За комменттэй ахын дүү битээ аадаг заяа. Би троллуудыг тоодгүй. Тэрс наа чин троллууд орж ирэл тэр саяны тэр гангстер бол орж ирсэн шааж хэлээ. Тэний араа. Энэ хүн гутгалсан юм байна. Руки тийм. За энэ араа хипхоп дуучин Руки буюу мөнх багн нь энэ сарын 10-ны 11-нд шилжих шөнө бусдад гутгалуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Урьдчилсан байдлаар 23 настай эрэгтэй мөнх багныг 33 настай од эрдэнэ зогтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ хэвлэлийн тус газарт нь 2 удаа гутгалж 2 удаа тогтоогдчих. Ороггийн энэ сарын 11-нд буюу төрсөн өдрөөр тоглолт хийх байсан ч гэмтлийн улмаас тоглолтоо зулсалсан болно гэд ньюс сегмент дээр гарсан байна. За яа. Энэ араа энэ ингэж гарч ирсэн юм байна. За яа. За тэгээд энэ гутгалчаад яасан гэлээ ахын доо? Гар нь юу лээ? Тэр нь бол энэ биш л те. Гүг. Саяхан нэг хүн гутгалчаад яасан? Тийм. Энэ чинь хүн гутгалцаад гутгалчтай юм байна тийм үү? Тийм. Рукиг бол ингэснийг ард түмнэрээ л мэдж байгаа л те. Би бол мэдээгүй байсан. Солонгост байсан. Хальт нэг юм явал тасарсан би мэдээнээс хотарсан байсан. Тэгэхээр ингэжсэн юм л дээ. Энэ бол тухайн үед өргөжсэн жаргал гээд охинтойгоо Рукиг хардаад тэгээд шууд Рукигийн биед ингэж халтжсэн юм. Тэгээд энэ хуулийнхын хариуцлага хүлээлгэж. Тэгээд шууд жаргалыгаа тэр нь ингээ бас алгадж авчихсан юм л. Сая нэг чи надтай уцаар ярьж байгаад нэг 15 сая төгрөг. Саяны хүн гутгалсан юм биш үү? Тийм. Тэгээ гутгалаад гарын цустай гэртээ орж ирсэн гэж чи дөрөв ярьсан шүү дээ. Тэрийг нэг яриад шахын доо. Тэр нөгөө халзаа гэд одоо энэ зуны тоглолтыг хийдэг энэ халзаа гэд залуу нь одоо од эртнийг мод зод тариа явж байхад нэг залуутай хамт ирээд тэгээ халзаа од эрт нь хоёр юм яриа зогсож байхад гурав дахь хамт явж ирсэн халзаа гэдэг хүнтэй хамт явж ирсэн нэг залуу нь чи одоо юу н манай ахыг юу н сошиал медиа юу гэд ингээ гүтгээг үжиртэй янз бүрийн олон юм яриад байгаа юм бэ гэх жишээний л утгатай юм яриад шууд яриан дундуур нь таслаад ороод ирээд тэгээд нөгөө залуу шууд од эрт нэг шанаадаа цогцсон юм лээ. Тэгсэн чинь шууд өөдөөс нь энэ дотор нэг жижигхэн сүх зүүж явдаг. Тэрнгээр 3 хотголоод зэвсгийн жамтай зүйл нь биелээ. 16 см хэрэгтэй дүрсэн гэж. Одоо тэр нь 90 үсцэн явж байгаа юм. 90 үсцэн яг одоо явж байгаа. Аль дүүргийн шүүхтэй. Аль дүүргийн цагдаа гэлсэн. Хайрах юм л би бас нөгөө сайн мэдгүй газруудыг 21 дөрөөр. За цагдаагийнхаа энэ удаач чи хүн гутгалцсан. Энэ ярагчин чи энэ ярагчин хүчирхийлэгч чин хүн гутгалцсан 90 үсцэн явж байгаа нь прокурорууд анхаараа. Хэдэн сая гутгалсан гинэ? 16. Энэ бадлагатай эрүүгийн хуулийн 17-гийн хэдгээр зүйл ангид үрлээ 5-аас 12 жилийн ялтаа шүү. Ялын нөгөөр хүн гутгалсан.
Тэр үтгэл зэвсгийн чанартай зүйлээр гутгалгал битгий хэл зогход ял штэ. Шорон штэ. Энэ муу ярагчин зүгээр шоронд нь явуул. Одоо магадгүй. Одоо нөгөө 4 настай 4 хүүхдийнхаа эрхийг 20 удаа гутгалаад алсан хулгайч сая бүхнээс авлаа штэ. Одоо магадгүй энэ охиныг ирээд дахиад гутгалаад алхад хэд хэдэн удаагийн гутганы эрхтэй хулгайч шүү дээ мөн үү? Энэ Орокийг гутгалсан юм байна. Дахиад сая Европыг сая энэ гэлээ алцаа гэсэн үү? Тэр яг нөгөө яг тэр гутгалсан хүнийх нэрийг бол би мэд. Мэдэхгүй. Сая бас нэг хүн гутгалсан юм байна тийм үү? Ингээ 2 удаагийн гутгалсан хэрэгтэй хулгайч шүү. Энэ цагдаагаар мөрдөн байцаагч байгаа. Энэ 20 онд энэ Европыг гутгалсан юм байна. Сая бас нэг хүн гутгалсан тэр нь цагдаа дээр байгаа юм байна мөн үү? Одоо энэ хулгайч чинь нөгөө эхнэрээ алдаг адурчин шиг энийг ирээд энэ охиныг алаад явах мэдэх хулгайч байна. Угаасаа сэтгцэн өвчтэй гэсэн. Тийм учраас би чи сэтгцний өвчний талаар нэг хамаатныхын хүн хэлсэн гэдэг байх юм доо. тэгсэн. Тэр надад ахтайгаа нэг орой чи ингээд хоёлаа ингээд чи фэйсбүүкээр бичээд хоёлаа ярьсан шүү дээ. Тэрийг л яар. Хамаатныхын хүн юу гэж ярьсан ахын дөө яг. Тийм. Тэгээд за тэрийг бас ч хэлээ те. Тэгээд тийм асуудал гаргачаад манай гэрт хүрээд ирж байгаа. Бид нар чинь тусдаа амьдарч байгаа шүү дээ 9 сараас хойш. Манад ирэхэд одоо нөгөө мэдээж ингээ хүнтэй барьцалдаа зодонууд ээж юм чинь гар нь ингээ шалбарцсан, хальт ингээ цусмас болцсон. Тохоо мохоо нэг жоохон шалбарцсан орж ирэл миний хажууд суугаал тэр хүн готгалсан хүнийхээ цустайгаа ингээ холилдоо миний хажууд ингээ юу ч болоогүй юм шиг утсаа авахад хийсэн хоолыг маань идээд сууж хахад яг үнэндээ би айж байгаагаа нууж исэн би дотроо. Нөө чи зүгээрээ мөгөр одоо яана гэл тэгжээс. Тэгэхэд би яг үндэл дотор ямар амар хүн бэ? Энэ болол нэрэ хүн алж үнэхээр мэдхээр хүү юм. Хизээ нэг өдөр намайг ингээ хутгалаад алхад бэлэн юм байна гэдгийг би бол тэр үед бас ойлгож мэдэрнэ гэдэг ч юм ямархгүй. Мэдэрж шар ус босч ингээд жихвэц хийж сэрт хийжсэн л да. Тэгээд чи жоо гайцтай ингээд яваад байгаа юм биш үү? Тийм үү? Тийм. Тэгээд салхаар шийдсэн. Тийм. Зүг үү? Тийм. Гол нь тэр цагдаагаас нь одоо 15 сая төгрөг өчгөн бол торгуулаад өнгөрч болно гэж хэлж байгаа байхгүй. Гэхдээ тэрийг сонсоод одоо миний оронд ямар ч хүмүүс би айж байгаа байхгүй. За өнөөдөр ингээд юу яачт юм бэ? Хүн ингээ хутгалчаад яа шийтгэлээ хүлээхгүй мөнгө л ээж байвал ингээд газар цагдаагаас 15 сая төгрөг чи хэлсэн ахын доо. Цагдаа нуурыг хэлсэн. Ямар цагдаа аль дүүг юм? Тэрийг би мэдхгүй надруу зүгээр уцтал байна уу сайн байна уу хин бэ гэсэн чинь би цагдаас заалгаж байна. Яасан юм гэсэн чинь энэ од эрдэнэ ингээд хин бэ гэхэд манай нөхөр өгөөл хэлсэн. Тэгсэн чинь утас нь олгохдохгүй байна. Яаж олгохдох вэ? Мэдхгүй харин би бас олгохдохгүй болгочихлохгүй байна гэд тэгсэн. Тэгэхээр би өөр асуусан. Энэ хэрэг нь одоо ер нь ямар шүү байдалтай байгаа юм бэ одоо гэд асуусан чинь одоо 15 сая төгрөг өгөөд торгуулчвал болно. Гэхдээ яаралтай хохирогч нь 15 сая нэгсэн юм уу тийм үү? Мэдхгүй тэр нарийн ширнийг бол мэдхгүй. Тэгээд яаралтай энэ хүсэлтэд гаргачих юм бол болно гэтэл тэгэл. Тийм байдгүй маа. Айж байгаа аахгүй. Би өөрөө хуулийн мэдлэггүй те би ямар хуулиар сурсан биш би. За одоо ер нь нэг одоо мөнгөтэй хүчтэй ингээл буруутайч буруугүй юм шиг авч иж болдгийм байх гэдэг би шууд хажууд хүнээсээ авж байгаа юм чинь би ч мэдээж айн үсттэй айж байгаа байхгүй юу? Зүгээр хөөхтэй чи харах гэдэг нь манай. Тэгээ би ер нь айн үсттэй манай. Би өнөөдөр штэ зүгээр нэг гэр бүлийн хэрүүл хийгээд та нарт би бүр албаар нэг хийх ажил хүн шиг хэрүүлээд дийлгээд ингээд хамт бузар болгоод дийлгээд сууж байгаа хинч хүсэхгүй. Би эмчээд зориг гаргаад амь насаа хамгаалахын тулд хоёр охин хүүхдээ хамгаалахын тулд дээрэс нь өөрийнх нь хохирогч болсон олон жоохон охтуудын өмнөөс шүглүүлээгээ дээрэс нь дараагийн хохирогч охтууд одоо ингээд сэрэмжлээрээ үнэхээр юм стресс мэдрэлийн өвчтэй хүн алж мэдгэр хүн гэдэг. Өөрсдөө од тодгээд болдцсон амар гаж урсгалтай шивээс мэвээс шаардсан тэнэг тал дээр малууд бол хахын дүүнэр тийм яг мэдээж гадна дотны янз бүрийн урсгал орж ирснийг би үгүйсэхгүй. Шивээс мэвээс хийх нь үнэрхийн асуудал. Гэлээ гэхдээ тийм хүн болгоо муу байхгүй байх л та. Гэхдээ энэ дуракууд чи ингэж тэрүүгээрээ октодыг татаж худлаа шааж өргөдөж хүчрхийлүүлдэг гэдгийг энэ охин биеэрээ үлдсэн ярьж байна. Мөн үү? Тийм биз? Чи өөрөө хруу хандсан шүү дээ. Ахын чамаар нэг танд төсгөөд лайвыг суугаад шаардлагаалга. Ахын нойрд нь хамраа агалгаа хэлчихсэн жоохон ингээ яриад удаа суул цус жоохон ингээ ярихаар чинь ингээ хүчтэй эмоц гаргахаар ингээ хүний цус дэше өрөөд хамраас цусгаж байгаа байхгүй юу? Хамрын агалгаа чинь 35-аас 30-аас 45 хоногийн хугацаанд идэгтэй ингээд ахын сарч болоогүй байхгүй юу? Тэгээд зайлшгүй ингээд чамаа гоохоор ингээд лайв хийж сууж байна. Өчигдөр би чинь сургууль руугаа явж байхдаа ингээд нэг орой ингээд замдаа лайв хийж сургуульд очиод хамраас цусгажсан. Манай тэр сургууль дээр байсан багш нар харсан аа би харуулсан ингээд зур хөргөн бий л дээ.
Тэгээ тийм байгаа учраас ах нь ингээд чамааг бүр зорж ирээд гуйгарч илаа гэж өгч байгаа шүү. Дээрээс нь булгамаа өнгөөл нэгсэн юм байна тийм үү? За булгамаар хоёулаа эргээ. За энэ удаашууд ингээд зам хийлээд энэ нараа алан таална гэхэд вайбер битүү шааж байгаа. Энэ мүү? Энэ фэйсбүүк нь мөн биз дээ хараа. Нохоо гөлөг. Чам шиг юм хүү алдгүй маа. За яа. Энэ нохоогоор лайв хийх хүртэлх энэ төр гинөө. Од эрдэнэ гинөө. Энэ доор ингээд комент хийгээд байна гинэ. Нохоо баасараа. Ингээд юу ч гинөө. Ингээ хүмүүс бичиж байгаа. Боингийн жигаа хийх ажил хүмүүс шаас. Энэ ана газын нохон гүлэн угаасаа чивтээр таарна гэн. Таарна хүрээдэр зөө. Хүрээдэр банд минь. За анхан заяа. Энэ дүүг өмгөөлөд цагдаад гомд гаргана. Хоёлаа цагдаад дээр хөөс ахиулагчийн өмнө таарна заяа. Гаж тонт маш. Тэгээ чи булгамад хандсан юм тийм үү? Тэгсэн. Тэгээ булгамаа юу гэсэн юм? Хэд хоногоос ирнэ гэсэн тэгээ ирээд надтай уулзаад яа гэсэн ярилцсан гэсэн. Ярилцсан гэсэн юм. За чи булгамаар өргөнийг хаслаа залгаад үзээтэй. Тэгээд одоо бол ахын доо юу юм бэ штэ. Имэдтэйгээ амьдэрдэг, имэчийн цуслан дээр амьдэрдэг. Чи одоо нэг түрээсийн байранд байгаа ба штэ. Түрээсийн байрны угсаад усвал яах вэ? Тэгэл очих газар юу байхгүй штэ. Тэгээ боддоо монголчуудаа хойс ахиулагчдаа ингээд зүгээр захын нэг одонцор байчгаа мөн үү? Жохон тантал төсгөж дагагчаа хийсэн байчгаа охтуудыг манаалаад ингээд ялхраа төвөгтэй болгоод гудамд нохоо гөлөг шиг хайж шít. Хариуцлагагүй шít. Үүнээс болж Монголд асар их охтууд өрг толгоос эмэгтэйчүүд асар их байна. Энэ муу золбингуудад хариуцлага хүлээдэг. Хуулийн хариуцлага хүлээлгэхээр ийм нуршнууд нийгэмдээ хариуцлагатай болно. Ойлгосноо. Одоо энэ байрны түрээс дууслаа. Ахын дүү түрээс байхгүй мөн үү? Имэдтэйгээ тэр эмигийнхаа тэр готын захруу байдаг. Гшаа башинд нөчгөнөд тийм үү? Тийм ээ? Тийм байна. Имээ нөрхий 78-тай. Нэг гарч байгаа. Нуруугаа хавгалцсан. Тэгээд нуруунд дүгнэж боргошоогоод идэгж байгаа. Ер нь л одоо бас эмнэлгээр тариа мараа хийлгэл эмчилгээнд явж байгаа. Зүг. Тэгээд ах トゥ хамаатан цаад нь төрсөн их ах トゥ өнөр байдаг юм шамд. Байгаа. Яг ийм хүнд хэцүү цаг үед бол бүгд надад одоо тусланаа дэмжнэ мэдүү зартаагаараа гэд бас ярьж байгаа холбогдож байгаа. Зүг. За зөөр ярьж хэлж өрөх юм байна ах юм. Айж байгаа айдас байна уу? Энэ мөн ашиг зүгээр л цагдаад удаа юу? Цагдаад уд. Би айжсэн болохоор л 4 жил би төвчж байгаа. Айжсэн болохоор л би дууга хэлээ хазчихсан. Ерөөсөө хүмүүс мэдж байгаа байхгүй хамгийн гол нь хүмүүс мэдж байгаа. Юм л бол Facebook, social media-гаараа өөрөө амьдралаа дэлгэдэг. Өөрөө хүн амьдралаа дэлгэдэг хахад энэ хүмүүс чинь элдв бусаар хэлж одоо шүүж ингэхээс яах юм? Чи өөрөө амьдралаа ингээд дэлгэдэг байгаа юм чи энэ хүмүүс одоо үзэл санаа бодол энэ чинь угаасаа юм social media штэ угаасаа. Чи өөрөө амьдралаа хүмүүстээ нэгдүгээр дэлгэцэн. Тэрийг хараг гэд чи өөрөө хийцэн. Тэгэнгүүт чиний тэр олон мянган 20 мянга 30 мянган дагагч нь харж байгаа. Тэгээ попоо гэд миний нэр гарч байгаа. Би 4 жил за боли нэг жилийн хасъя 3 жил би чамаар гүжирдүүлж гүтгүүлж энэ өстэй мэдрэл авгаа энэ өстэй намайг ингээл хий хоосон харддаг ажилгүй мэдрэл авгаа яасан юу өстэй би бүр элдвэрээ хийх. Би сонсохноо өдөр нэг хип-хоп альбомд байсан нэг нөхөртэй холбогдсон. Энд чинь мөрөдө тоглоом ажилладаг юм байна. Тэр нэг хувцсны дэлгүүртэй биш үү? Хувцсны дэлгүүртээ ороод нэг бичлэг нь яваад байсан шүү дээ. Чамайг өшгөлөө зодоод байсан. Тэгээ чамайг ирээд баг мөнгө нэхэд бариад ингээд баг л мөнгө нэгтэг. Шуналтаа бузартаа бүх ингээд хуцаад байсан чинь. Тийм энэ ямар дэлгүүр ажилладаг юм? Сая бомб гэж шинээр хувцсны дэлгүүр. Сая нээж байгаа юм уу? Сая биш. Өмнө нь 3 өдөр хорооллын мянган нэрийн барааны 2 давхарт бас нөгөө бас лангуутай байсан. Одоо болохоор зүгээр лангуутай биш тусдаа өөрөө яг бид ажил хийж байгаа анхны юм. Зөв. Тэгээд Тэгээ баяр хүрэх гээд 2 охиноо санаж байгаа байлгүй гэр бүл гэдэг нэрийг чинь утга учир нь одоо юундаа байдیں۔ Тэр хэсэг нь байна. Энэ чинь ямар фэйсбүүк дээр байлаа. Нааш нь явуулаад тахтай энэ нэг баяр жаргал амжилттай зовлонтой бүхэл цаг хугацаанд гэр бүл нь ийм дахиж олдохгүй нандин цаг үеийг хамт өнгөрөх ёстой гэр бүл гэдэг хүмүүс чинь тий ууг нь л тэгээ би 2 охиноо санаж бол охин маань ч өөрөө аав очи хэрэн за миний охин аавдаа баяр хүрээд очих уу дуртай гоё тортыг аваад үлээлээ гэсэн чинь тгий аав очи гэхээр нь би 2 охиноохоож сэтгэлийг дэвтээ. За ийм том ажлын ард гарсан юм чинь баяр хүргээд очиж байгаа. Би өөрөө дөнгөж манайхаа эмнэлгээс 5 хоноод шууд гарангуутлаа би яарал дэлгүүр дээр би торт аваад бэлэг аваад 2 охиноо чирээд очиход юу тэгж авах уу? Оцлгүй зайлгч авахгүй.
Чи юу нэгс хуцлуу зайлээ. Тэгээд зарим нь энэ араа 90 эмийн хооронд илчиг бүү жороолог хуцаад ах зарим нэг тороолууд нь би жороолсон юм алгаа. Хүчирхийлүүлээд зодсон бичлэгийг үзүүллээ, харууллаа. Тэгээд нөгөө нөхөр нь авгаагаа зодчоод бараг л зүгээр хааны гатан шиг амьдруулж ирсэн юм яриад фэйсбүүкээр хуцаад өөрийгөө өмөрөөд яваад байгаа энэ сэтгс мэдрэлийн өвчтөй одоо тий гэмтэр хийдэг хүн гутгалдаг золбонг нийгэм зөв зүгээр явж олон охтуудын толгой эргүүлж яваад байгааг ойлгосон уу? Энэ охин шүгэл үлээгээд хуулийн хариуцлага хүлээлгээд Монголд хууль гэж байдагуд мэдрүүлэхийн тулд шүгэл үлээгээд намайг лайв хийгээд өөгөө гисэн. Би өөрийнхөө цагийг хумслаад ингээд сууж гэн ойлгож гэн оройн цагаар тороолуудаа зарим нэг тороолуудаа надад нэг хот болох гээд надад ямар ч дагагч магагч хандлтны хэрэг байхгүй заа юм ойлгосноо энэ нийгмийн болохгүй үдэхгүй байгаа энэ улс төрч бузруудын бузрыг яриад явахын хажуугаар одоо хүчирхийлэгчдтэй бас тэмцэх болж байна. Ахад чи бол ахыгаа мэдхүүгүй юу? сайн бол мэдхгүй. Гүг энэ лайв маягаар фэйсбүүкээр лайв хийдэг гэж мэдхүү. Халт талтал мэдэн гэхдээ. Мэдхүү. Мэдхгүй юу? Бараг л мэдхгүй дээ. Зүг. Зүгээр ингээ гүйлгэж яхад нэг халт гарч ирсэн. Тэгээ чи яагаад энэ руу ингээ хандсан? Нөгөө нэг таны лайвыг үзэж байхад нөгөө ихнэр нь үзчихвэл ингээ натаа ол үзэж болно шүү. Би ядаас дуудаас тосч болно шүү гэд хүмүүс ч ингээд энэ хүн ингээ лайв хийж гин. Туслах шүү холбогдороо гэж ихэд надад үнэхээр туслах хүн байхгүй тий. Од эрт нь бол өөрөө төрсэн ах эгчтэй хүн. Цаад одоо явуулдаг хүүхнүүд нь хүртэл одоо намайг доромжлоод орой шөнө унтуулахгүй янз бүрийн танихгүй дугаараас залгаад хүүхэд унтчих чинь залгаж сэрээгээд бүр ингээд бүр айгүй амар үгээр хараад зөвхөж намайг ингэж байгаа. Би ийм аимшигтай сэтгэл зүйтэй ингээд дээрс миний бие муу байгаа. Дээрээс нь дахиад ийм асуудалтай ядарч яхад ингээд айгүй сонио ингэж олон дарамт ирж байгаа байхгүй юу? Зүг. Тийм янз бүрийн дугаараас сонио ийм залгаад. За тэгээд юу яах юм бэ? Гомдлоо гарах өмгөөлөгч аваад яв. Хайгаад байх юм байхгүй. Энэ хин гэлээ. Одоо чиний нэг зэгц энэ бүсгүй шиг ингээд нэг хөлөгтүүлээд ийм гачин галтар бацаанаар дээрлгүүлээд тэгээд гиндээд хүүхд гаргацсан хүчирхийлд өгөгдсөн октод байвал асуудалгүй шууд шууд цагдаад хомдол гарга. Ойлгосноо. Тэгээд наадвал чи хуулиа сайн. Монгол улс хуультай орн. Тэгээ өөргөө хууль мэдхгүйгээр дайландуулаад бараг л дарамтандаа байлгадаг, иргэшээлтэй байлгадаг ийм гаж донтонгууд газар авлаа. Тэгээ наадвал чи прокурор хянаал хохирогчийн мэдүүлгээр мөрдөн байцаалт явууллаа, тогтооллоо, баталлаа, прокурор хянлаа, шүүх рүү шилжүүллээ, алга цоглоо, ялаа. 4 хоноо ширтэн. Засвар хүмүүжил болохоор явуулаарай. Явуулдаг шүү байх юм байхгүй. Одоо танаа чи тэр нөхөртөө гэр бүл болоогүй юм байна тийм үү? Батлуулаагүй юм байна нүн. Одоо очиад хаалгыг чинь нүдэд алан талан гэх юм бол зүгээр цагдаа. Ойлгосноо. Тэгээд наад чи бүр занл хийлгсэн айлгсан гэж шууд цагдаад дуудаа юм. Би өмнө нь ер нь ингэж хүчрхийлж явах тоолондоо би цагдаад тэр дорн дуудлаа өгөө тэр дорн дандаа явуулаад дийдэх байх ёстой байсан байна гэдгийг би хожуу ухаарч байгаа байхгүй. Тэр болгонд чинь эмэгтэй хүн ингээл уйраал уучлал янз бүр болол хүүхдээч бодоол за би бас нэг хатуу ухаан гаргая за би одоо энийг нэг ганц удаад болтгоо тийс чи өнөөдөр эн чи хэд үрж байгаа хүн блэ 40-тэй хүн за зөөл нь хатуугаа иддэг гэдэг үг байдаг. Би өнөөдөр зөөл нь хатуугаа идэн гэсэнчлэн би энэ хүнд бол маш зөөлөн хандсан маш уужуу хандсан маш их уучлж исэн. Шинэ 40 чинь надаас дөрөвдөө юм байна тийм үү? 80 дооны байж гэх. 86 оных. 86 оных юм байна тийм үү? Тэгээд 18-та 16-тай охтуудын толгойг эргүүлээд мөн үү? Ингээ яваад байдаг. Өмнө нь хаашаа энэ чинь хүүхд мөхттэй гэлөө бас. Тэг өмнө амьдрал зохицсон нэг. Тэр хүүхднүүд доор хэд настай? 6-7 ч юм уу да. Тэгээ бараг өөрийнхөө хүүхдүүдийг л насан туршаагүй 18 нас хүрсэн үнийг насан туршсан. Тэгээ одоо өөрийнх нь ахынх нь хамгийн том охин гэхэд 16 таа байгаа шүү дээ. Тэгээ өөрийнхөө одоо үр хүүхдүүд чих хүүхдүүдийн тархийг нэргүүлээд садрлаа, бузрлаа байж басгүй зүйл санагдаж байна. Байж болсгүй. Миний дүүч гэсэн 16. Эмэгтэйчүүдээ ийм байдаг шүү. Одоо тэр цуг амьдарч байгаа залуучин ч юм уу, найз залууч арх хурж ирэл агсан тавих юм бол шууд цагдаа. Цагдааг үсэдлээ 110 билүү. 110 мөн үү? Гомдол гарга дуусаа. Гэр бүлийн хүчирхэл гомдол гаргаснаар шууд цагдаа мөрдөн байцаалаа прокурор шалдуулах хялбарчуулсан нөгөө шуурхай шүүгээр орууллаа. 7-оос 30 хоногийн баримтчилгаа мөн үү? За 2 дахь октябр ирлээ хаалгаа нүдлээ. Ямар нэгэн байдлаар бид чи халдах юм бол дахиад гомдол. 3 дахь явах юм бол шууд эрүүгийн гэмтэрэг шүүхээр ороод бүр эрүүгийн ял аваа явд юм аа. Ойлгосон уу? Тэгэхээр эмэгтэйчүүдээс айж амьдр залуучуудаа. Эмэгтэйчүүдээ эрчүүд хүчирхийлэгчнэр гомд гарах юм бол хуульд цагдаа.
дуудлага дуусаа. Ингээд ирэхээр наадвал чи та нараас айж амьдрна. Ингээд ирэхээр Монгол хүчирхийлэлгүй болдгийм аа. Тийм биз ахын дөө? Тийм шүү. Ахын зөвлөгөө. Ингээд айгаад, ичээд, ингээд нуугтаад битгий байгаарэ ингээ эцэс үлд нь одоо би одоо өөрийнхөө бодит кейсээс ингээ жишээгээр ингээ ярьж штэ тий. Нэгдүгээрт ингээ сэтгцэн эрүүл мэнд, хүний бие мах бодийн эрүүл мэнд дахиж хизээч олдохгүй бидний хамгийн сайхан залуу нас эрхчлөө бүх юмараа хогсож явах. Өнөөдрийн Нот Эрдэнэ гэдэг хүн намайг хайрлан жаргаан чамайг ямар ч ажил хийхгүй солонгос ажимаа шиг амьдрал ингээл тэгэл манайг гүлтгүүлч яах вэ? Тий. Тэгээ ёстой төртөө бэр авчихгүйсэн. Тэгээ ерөөсөө талигаач ээжийнхаа нэрийг хүртэл барьж манай ээж Миралыг чамтай адилхан Миралыг бондор хүн байсан. Тэгээ чамтай байхдаа би ээжтэйгээ байгаа юм шиг амар амгалан тайвныг мэдэрдэг гэхэрчил би чинь. Уйраал пүүх за намайг одоо бүр ингээд ийм хурдан богино хугацаанд одоо бүхэл бүтэн ээжтэйгээ зөвөрлөж байгаа мэн гэж бодоод за би энэ хүнийг ихийнхэн дайтай би хайлах хэрэгтэй юм байна шүү. Энэ хүн надад ингэж намайг харж байгаа мэн ингэж үзэж байгаа юм байна гэж би бодоод би яг үнэхээр би хэлээ би нүдээ ингээ эцэж харж байгаад би хэлээ би Од Эрдэнэийг ихийнхэн дайтай би хайрлсан шүү. Үнэхээр ихэнх дайтай би ярьсан. Ихэнх дайтай гэж би яагаад хэлж ийнэ гэвэл их хүн өнөөдөр хүүхдээ ямар ч буруу зөв юм хийжсэн хүн алсан байсан ч их хүн хүүхдээ өмөрөө явж идэгтэй адилхан би Од Эрдэнэийг намайг яаж ч хүчрхийлжсэн. Яаж ч олон удаа намайг фэйсбүүкээр миний нэр хүндэд халтаж гүжирдэж худлаа ярьжсэн ч би дандаа би уучлажсэн. Би чамд хайргүй биш би чамд хайртай байсан. Эмэгтэй хүн хайргүй хүнийхээ хүүхдийг бас төрөлдгүй юм. Гэлээ чи миний нэр хүндийг уландаа гიშгэж миний нэр хүндийг шалгаар нэг болгож дээрээс нь хоёр охиноо хүртэл тэр лайвн дээрээ бичлэг үзүүлээ чи хоёр охиноо бодсонгүй юу би хоёр охины чинь бодоогүй сэтгэлийг хараад би улам их гомдож байгаа байхгүй хүний урмд чи энэ 4 жилд намайг ингэж их хүчирхийлж би сэтгэлийн дарамт учруулж юу өмсөх юм хүртэл цаана штэ тэгж яхад хүртэл нэрэ хүний оронд бүр чин сэтгэлээсээ чи надаас уушлах гойж үзэг байхгүй хүмүүсээ. Энэ хүн надаас нэг удаа уушлах байсан бол би энэ олон айхтар энэ олон үйл өөрийг би хангалттай уучлах би ууж сэтгэлтэй юм байхгүй. Нэгдүгээр хоёрдугаар би бас яагаад өөрийнхөө амьсгалыг хамгаалахын тулд энэ олон хохирогч хүмүүсийг хамгаалахын тулд шүүл хүлээгээд явж байна. Гурав дахь шалтгаан бас тэ би залуу хүн амьдрал юу ч тохиолдол би дахиад амьдрал зохиогоод явахыг үгүйсэхгүй. Тэгэхэд тэр хүн бодох байхгүй те. Энэ хүн ч Од Эрдэнэ гэдэг хүнтэй сууж исэн бэлээ. Энэ өөрөө мэдрэл муутай болохоор л энэ хүнийг сонгож байгаа шүү дээ. Гэж л наад захын л өнгөцөх юу бодлоор хүн бодох байхгүй юу? Үгүй шүү. Энэ бол цэвэр миний төсвөр төвчээр уушлахгүй байхад ч миний уучсан тэр цагаахан сэтгэл дээр л үгүй бол тогтчихж исэн шүү. Одоо бүр эксүүд нь хүртэл миний найзаас асуусан гинлэлтэй. Энэ хүнчээс амар өндөр эготой, амар муухай төрхөн ууртай ааштай хүн. Яаж энэ хоёр ингэж удаа байна гэж сайд зураг фэйсбүүкээр ирж байна. Энэ хараа. Ингээ мессенжерээр ирж байна. Энэ хараа энэ садар. Энэ охиныг таних уу? Клипний дагуулж байсан охин байна. Бас энэ охин. Энэ ер нь гайс донтой болгаач юм шүү. Тэгээд ерөөсө клипнийхаа үеэр дайлгуулаад энийг хардаа, энэ захаа бизда. Энэ бас л завхаа бизда шүү. Харуул энэ биздак гэж ингээд энэ урангал дайны гэдэг хаягнаас ирж байна. Над дээр хаа ихээр автоматар юм холбогдсон баярлалаа гэж ирдэг. Би тэр болгон Facebook Messenger шалгах надад үнэхээр зов байдгүй. Ийм их мессенжер ирдэг хараа. Тий. Зааганд үлгүүл хэлж би нэг мессенжерийг жоохон хараат тий. За. Тэгээд ерөнхийдөө саяны энэ би одоо та нарт би бас юм цензуртэй ярина. Би танаас анх лайв хийж байхдаа энэ бол дөнгөж наад захнаа гэдэг үгийг чинь би учиртай хэлж байгаа шүү дээ. Хамгийн наад захын жишээ нь л миний тэр дэлгэж гаргасан зургнууд шүү дээ. Тэгээд та нар ухаантай оюун бодолтой хүмүүст ингээд тайлбарчгүй уусаа ойлгочих гэж би бодоод тэгж хэлээл өнгөц юмудаа харуулсан байхгүй. Тэгээд энэ зураг мураг энэ октоодын зураг мураг би дахиж бол ярихыг хүсэхгүй байна. Бүр үнэндээ энэ би үнэндээ энэ хүмүүс RCA гэдэг энэ ямар газар юм? Од Эрдэнэ гэж нөхөр шүн болгон RCS гэж шөнийн цагаар хүмүүсийг архитуулдаг лоунжид нэртэй газар энэ шоу муу зохион байгуулдаг юм уу? Өөрөө тийм шоу зохион байгуулдаг тийм компани мампантай юм. Яа тэр клуб мүлөвтэй юм уу? Аха. Тэрийг яриад өгч яхах юм дөө. Одоо сүүлд энэ Lux гэдэг баарны менежерээр ажиллаж байгаа гэдэг амар сайхан нэрийг урдаа бамбалцсан ингээд яваад байгаа байхгүй. Гэтэл яг начир дээр тэр баарн дээр очихоор яа тийм. Яг начир дээр тэр баарн дээр очлоо дижиний ардныг худлаа зогслоо микрофоноор за манайхан гараа дэшээ мишээ гэж ягаал
тэр баарнд чинь жоохон нөгөө охтууд чинь нүцгэн шалтан нэмгэн нотоо уцтайгаа турхаа хөөрхөн охинууд ороод ирэн тэднийг шууд ониллоо ширээн дээр урьлаа ахын дайлж байгаа шүгөө тэдэн пив тавилаа загаад таалагдах юм бол шууд өөрийнхөө оромжлоо дагуулаад юу болох нь ойлгомжтой. Одоо бүр ийм сайхан амар юмаа өөртөө ингэ бэлтждэг. Тэгээ одоо нөгөө лагер авгаасаа би худлаа яриад байгаа биш байхгүй. Энэ хүмүүс өөрсдөө одын фэйсбүүкийн дагагч нь мэдж байгаа. Энэ зунжангаа тэр лагер дээрээ маш олон танихгүй эмэгтэйчүүдийг авчирч хөвгүүдээрээ архитын сохтуурч завхаархан завхаарч чөлөө цагаа өнгөрсөн. Зөндөө олон удаа. Тэгээ би нэг удаа би хэлсэн уцстаад. За ингээ хүүхэд чинь өвчтэй байгаа, өвч нь бүр эдгрээгүй байгаа. Энд ч бол маш сайн энэ 100 агаар салхинд гарах хэрэгтэй гэж зөвлөж байна. Би одоо 100-д очих газар хүн чи би хайчих юм бэ. Би очиж шүү. Чи маргааш нэг гэр оноо цэвэрлээрэ цэрхэн байлгаа би хэлсэн. За тэгээ маргааш хоёр хүүхдэд дагуулад 6 цаг үе бороо шоротойсон. Очлоо. Пүү нөгөө гадаа суудаг ширээ мөрөнд битүү арих дарс вискиний ингээд хөглөрцөн хог. За тэгэл гэрлүүн яваад орлоо өөрөө орон дээр унтж байгаа. Нөгөө хаалга онголох гэж байгаа байхгүй. Би бүр хашаад авч орж байгаа байхгүй. Нөгөө хоёр хүүхэд унтцсан. Тэгээ бороо шороо орцсон хол замыг ирж туулчаад өөр эргээ буцаа явах надад таксины юм байгаагүй байхгүй. Тэгээд би хашаад аваад ороод орсон чинь орон дээр унтж байгаа ганцаараа тэгсэн чинь нөгөө манай орны хажууд юм ширээ идэлсэн чинь ширээн тэр энэ хэрэгэлцэн бэлвчний хайрцаг. Тэгээд тэр доогуур нь ингээд нойлын цаас мас ингээд унтсан байж байгаа байхгүй. Би тэрийг баталгаажуулаад би бичлэгийг хийгээд ч авсан. Угаасаа намайг ингээ гүжирдэж худлаа ярьдаг хүн учраас би өөрөө шулган шудрах ямар ч юм баримттай хийдэг учраас би тэрийг нууцаар ингээ завхаараад бизнесний нотлогоог юм би бичээд авсан. Харуулаад нэмийг зодсныг яриулдаг нэг нэмийг зодсон юм уу? Тэгэж харин худлаа ярьж байгаа. Би юу гэж эмийг зодох юм бэ? Чамайг эмээгээ зодсон гэж солиорсон юм. Бүр ингэж худлаа ярих нэг надаа өө хайгаад өө олдохгүй хүнийг бүр ингэ юу ярьж байгаа. Хөөрхий ихнэрлүүн залгаж дээрлэхж доромжилсан доо гэж байна. Энэ араа энэ охиныг таних уу? Тань. Энэ яадаг охин? Энэ бас нэг энэ охиныг торгоо гэргүүлсэн зөв үү? Мөн үү? Харуулчихгүй. Энэ ер нь садар улгаач байна. Ингээл жоохон октодыг ингээл бузрал энэ нэр аимшигтай шаар юм аа. Энэ садар самуун штэ. Одоо сая нэг ийм зураг ирлээ л дээ. Харж байна уу? Хөөрхий ихнэрлүүн залгаж дээрлэхж доромжилсан доо. Уншуулаач ах уу гэж байна. За уншуулъя харлаа. Харууллаа өөрхий нараа. Октодыг ингээд нэр солиотод гаж донтон навшима. Ингээд октодын толгой эргүүлээд садарлаад явж байна да. Гүжиргээл үлддэг гэж байна. Лагер дээр авиждаг гэж байна. Нэлгэн замын хантур төвчин тараадаг гэж байна. Тэм үү? Нэг нь хүргээ ах нь үзээр ах гэнэ үү? Ийшээ дараад орол яадаг уу? Саяны харуулж байгаа охины хувьд бол одоо манайхан бүгдээр мэддэг болцсон ч дугаасаа оронгоо гэд те. Зартай юу гэдэг нь угаасаа бүгдээр мэдж байгаа. Тэгээд энэ хоёр ч юм бол ахыхаа ажил явдлын үеэр гэрт нь 3 хоног хоноглоод завхаа явдлаа хийгээ явж исэн. Гэтэл одоо өчигдөр надад энэ оронгоо гэд этгээдийн ээжээс нь надад мессеж ирж байгаа байхгүй. Шөнийн 3 цагт. За сайн байна уу? Баримт нотлоготой юм ярина шүү. Чи миний охиныг яг тэгээ явж байхын чи харсан юм уу? Тэгээ миний охинд ямар нэг юм болох юм бол би чамтай алцсан. Чам руу тэр мэдүүлэг явуулаад байгаа хүмүүсийг чинь бас уулзсан. Би хүүхдээ юугаач дутаагаагүй өсгсөн. Чи нэг мө гуулгачаан мөнгөгүй айлын хүүхдээ ярьж байгаа юм шиг би бол хүүхдээ юугаач дутаагүй өсгсөн барьсан. Одоо юу гинүү? Би бол харин октодыг бид нэр ингэж уулгаж идүүлж ер нь энэ хар тамхи залуучууд ингэж гадуур асар их газар аваад байгаа шүү дээ. Нийгмээрээ мэдж байгаа. Үнэхээр хар тамхинд бол энэ залуучуудыг уруу татж садар самуунд уруу татдаг нөхдүүд ерөөсөө ийм хулих одонцрууд. За юу. Энэ бол баталгаатай. Манай хуул сахиулчдаас мэдж байгаа. Хөөрхий насан туршаагүй охтуудыг ингээд өргөтж, панаалдж, кинонд хүртэл гардаг. Тэгээ biz энэ дэлхийн нийтээр энэ насан туршаагүй жоо охтуудыг панаалдж ийм од гой стил имижтэй гарууд чинь панаалдж өргөтөөд, арх уулгаж хүчирхийлэл, тэгэл хар тамхинд оруулаад живүүлээд хайдаг. Энэ тэгээд энэ дээр нэмсэлж ийм киноны зөндөх хэсэг байдаг. Мөн үү? Монголд яг гадны ийм гаж урсгалуудыг энэ нөхдүүд оруулж ирсэн. Ойлгомжтой. Мөн байх юм доо. Тэгээ би энэ дээр залруулах хийхэд энэ дээр би нөхдүүд нүүдээ баадарлаа. харин тийм гайваа. Тэгээ энэ дээр залруулахад одоо би яг шантаж вистам юу? Чи худлаг энэ буяа шиг чи.
Мэдгүй. Энэний троллууд гэж зөндөө юм ба. Яа тэгвэл хитэг халтар цаасыг авчиж байгаа юм чи яах юм. За яах вэ? Тэрийг мэдээ яах. За энийг яв тий. Тэнгууд энэ яг намайг анхны лайв хийж явах үеэр урангоо миний лайвыг үзсэн байлээ. Тэгээд яг лайвыг үздэг өдрөө од эртний дэлгүүр дээр яваад очсон байж байгаа нэг найз охинтой. Тэгээд тэр арх дарсаа уугаад хамттай архитан сохтуураад энэ урангоо гэж охин би зүгээр од эртний найз би зүгээр бас толгойг нэргүүлээд тэгээд муу урсгал руу урууд тал явж байгаа. Тэр урангоогийн буруу бис. Би өдөр урангоог буруу гэж харахгүй байна. А тэр охиныг энэ новш бас ингээд толгойг нэргүүлээд садарлаа самруулаад явж байна. Аав ээж нь энэ урангоогийн аав ээж өвөл энэ од эрдэнэ гэж юм уу хар гаж донд гомдол гарах. Өөрөөр тэр урангаагийн буруу гэж юу? Надруу дайрахынхаа оронд тий. Хөгцөө хүмүүжүүл чадаагүй. Урангаагийн ээж аваа энэ од эрдэнэ чи огны чин бузарлаа садарлаа дуусч штэ. Энэ гомдол гарах юм уу? Хар тамхи чи хар хатсан болцдог. Хуцч нь намайг бас атисэн гэнэ. Би яах вэ? Би угаасаа тэгэд надад муунэр ч наадахгүй, сайнэр ч наадахгүй хахад заа юу. Чи их нэрээ одоо хипхоп нэг өөрхий энэ ялах хөвгттэй өгнө үрдэл бүжиглүүлээд аялаа дахиад бүжигл энэ төр гудсан гэж штэ. Ичиж үгээрээ хар бузартаа чацсан минь хүүрээ. Тэгээ ястай тэгээ гэр бүлэрээ тандалтай аав. Амар гоё аавын төр тоглоно. Шааныз би одоо өөр хүүхд ихнэр хүүхдийн зургийг нэг фэйс дээр оруулдаггүй штэ. Би дандаа бузруудаа хэрэглэж явдаг. Тэрүүгээр намайг үзэх мөн үү? Хандлт авах гал худлаа жижиглээд бүжээд байх шаардлага юу байхгүй. Яана. Зөөр юу вэ манайха юм явуулаад одоо үнэхээр ичээсэй л гэдэг үгнээс өөр надад хэлэх үг олдохгүй байна л да. Би одоо ихэнтэй зүгээр найз чи хэлээштэй мэлээштэй гэж тоо тэр оронгоо надад залгачаа. Бистануудын хүчаа хүчинтэд чи аваа гоё шүү дээ. Чамд бол зүгээр. Зүгээр ярьж энэ хүнээс сайн нэг бичлэг ирж байна. Энэ нар яг өөрийнхөө хоолоогоор хүчинтэд гэж шааж ярьж одоо байж байгаа. Үгүй ярьж яах юм даа. Тэгээд би зүгээр найзууд од эрдэнтэй гэж ярьж ийсэн аа. Өмнө нь унтчаад тэгээ ийм явдал намайг лайв хийсэн чи од эрдэн дээр өөрөө гүйж очиод тэгээд тэр дэлгүүр дээр хамттай архитан сохтуураад над руу сохтуу залгаж байгаа хөөх. Над руу сохтуу залгаад дууд шуудан дээрээ хөөе гिचим минь гэж намайг оруулж байгаа. Хөөе гिचим минь энэ танаа хууч их чинь ингэж тэгж ийм хийж намайг ингээ худлаа яриаг үзсэн. Нара энэ мессенжерээр юм ирж байна. Би харууллаа тэ хараа. Хоп харууллаа. Мөн үү? За томрууллаа. Здесь гिचим очень тавьсан гिचим. Тэрийг хаасаагүй хүчигээ бистануудын хүчаа хүчинтэд чи аваа гоё шүү дээ. Чамд бол зүгээр шаалгуулах аал байл, айн байл, өвтөрлийн юм биш үү? Аалны. Хүсаа гिचим. Чиний наа зүгээр алан цэцэн газтаанд сэгсэж байгаа ихэд чи аймгүй хор гिचим гэж битээ бодлоо үлээгээд гिचим. За эмэгтэй хүн рүү ингэж хөөш эмэгтэй хүнийг зарлал гэлсэн байна. Өөрийнх нь хоолоогоо дахиад уцаараа сонсох энэ жоохон баржигнаад байна. Дахиад уцаараа сонсох хараа биз над мессенжер хэлээ. Здесь гिचим гоё шүү дээ. Тавьсан гिचим. Тэрийг хаасаагүй хүчигээ бистануудын хүчаа хүчинтэд чи аваа гоё шүү дээ. Чамд бол зүгээр шаалгуулах аал байл, айн байл, өвтөрлийн юм биш үү? Аалны. Хүсаа гिचим. Чиний наа зүгээр алан цэцэн газтаанд сэгсэж байгаа ихэд чи аймгүй хор гिचим гэж битээ бодлоо үлээгээд гिचим. За хөл сахиулагчтай ингээд октоодыг айлгаад занал хийлээд ингээ айсан октод гомд гарахгүй. Энэ ямар шижиг юм бэ? Би одоо энийг өөрийнхөө амар ярмааргүй байна. Эмэгтэй хүнийг юу гэнэ? Ань гун. Энэ зал энэ шууд тэр нэг гарцаг gaavыг гэдэг гачи юм фэйсбુક дээр хүнийг ална гэж тавиад 2 сар хоригдсон. Хөөе. Энэ хүн ална гэж байна. Ань гун. Гоё шүү дээ. Тавьсан гिचим. Тэрийг хаасаагүй хүчигээ бистануудын хүчаа хүчинтэд чи аваа гоё шүү дээ. Чамд бол зүгээр шаалгуулах аал байл, айн байл, өвтөрлийн юм биш үү? Аалны. За энэ хүнийг занал хэлж байна. Цагдаагийнхаа өнөөш нь барьж яв. Хойшлуулсгүй ажиллагаагаар барьж яв. Энэ мүү ярагчин, садарлагч, бузар, садар, золбин гатсан борцыг өөр мэрж гэнэ үү?
Тэгээ миний санаа оноо ерөөсөө өөрчлөгдөөгүй байгаа шүү. Энэ гэрлээ гэд охины хувьд хариу хэлэхэд бол их жоохон санаа оноо ерөөсөө өөрчлөгдөөгүй байгаа шүү. Ялангуяа энэ хэд хоногт бол сая миний бүр мдээгүй хэрэгдэж надад мэдэгдэж олон хохирогчогдч байдгийм байна. Тийм учраас эднэрийнхээ өмнөөс та ингээд миний нэрийг нууцлаад ингээд хэлээд өгөөч. Нэгэн та шүгэл үлээснийх ингээд хэлээд өгөөрэй гэсэн хүсэлтүүдийг би бас бодолцож авч үзээд бас энэ хүмүүсийн өмнөөс би бас ингээд дуурж байгаа шүү. Олон хохирогч байдгийм байна. Одоо энэ ингэж энэ хараа. Энэ хүнээс ирж байна. Мөрөөдөө тоглоом зохион байгуулад хүмүүсийг өрөнд оруулж машиныг нь барьцаалаад тийм ээ. Энэ юу гэнэ? Нүүрсэн янданг нь хүртэл эзэнд нь мэддэхгүйгээр шаагаад зардаг педка шүү гэж байна. Хараа. Надад тийм мессеж ирлээ. Харуулъя. Харуулъя. Ойлгомжтой юу? Энэ хараа. Энийг та нар унш. Хар. Нүүрсний яндан улгаа хэлсэн улгаас нэр шород надад цог байсан. Ойлгомжтой. Улгаа яддаг доогуур нь орж. Тэ. Пүрүүсний нүүрсийн яндан. За энэ рүү дарлаа орлоо аюу гарч ирэх нараа. Цог хараа. Хараа. Хайж гараа. Энэ одоо яаж орд юм бол энэ рүү. Дахин очиод оцсон гэсэн надад дахин л охтод нэг шаах гэсэн охтод зөндөө идэж би дахин оцсон гэсэн дахин охтод би шаалуулдаг шүү. Би бүр цухтаад шүү. Цаа тэгээ эдгээр шаалуулсан гэж ярианд ороод яг үгүй бид нэг дахин нэг охтод мохтодсон бүр цухтаад шүү. Дахны охтод чи өөртөө хэлээ шүү. Мэлээд үний чи лайв үзэж хэлээд өгч одоо дан шавныг буудлын нэг авцаа өрөөг нь авцаа тэнд хүрээ дээрс мөрөө дээрс гингүүд чи ирж байгаагүй те гэдэг нэг айсгал үнэ. Дахин очиод оцсон гэсэн надад дахин л охтод нэг шаах гэсэн охтод зөндөө идэж Хөлс ахиулагчтай, цагдаа мөрдөгчдөрөө, прокурорудаа ийм садар юм яриад фэйсбүүкээр олон нийтийн шүлжээнд тэр миний пэ хараад яах вэ? Энэ улгаачтай анхаарал хандуул. Энийг хүүхэд залуучууд үзэж байгаа. Да ялангуяа хип хоп сонирхдаг хөрхөө одоо 10 хэд настай хүүхдүүд үзэж байгаа. Энийг үнэн бэ цахин дөө? Цагдаа энэ нөхөрд садар самун уруу татсан гэдгээр садар самун уруудсан сурчилсан гэдгээр энэ нөхөрд бас нэг хэрэг зүйл байна. Садар самун чийдлээ манай хөөч хүмүүсээр бичээрэй. Айгуу жоохон хөхтө төрөл үздэг юм билээ. Хамт ингээд дархан эрдэн дээр айлаа явж хахад айгуу жоохон ахаа би таныг штэ таныг үздэг штэ зураг авахулыг гэдэг жишээнээс харахад би хэд хэдэн айгуу жоохон хөөрхөн хөхтөсдөд таарч ийсэн. Энэ олон жоохон хөхтөдөд маш буруу үлгэр дуурайл болчлаа юм л та тийм. Би ярьж байгаа. Ярьж ингээд зургууд ирээд байл л да энэ. Тийм харин ирээд л байгаа. Хөрхий энэ өөрийгөө гоё гэж боддог юм баг та. Тэгээ энэ юу н гоё юм бэ? Хүүг залуучуудаа ийм бити үзүүл хөөе. Писта шижиг. Тэгээ энийг уншиж барих л да харъя л да. Өөртөө уншицгаа. Таригтал гоё юу ч хийнэ. Йоо бузар. Зүгээр л цагдаа иймэрхүү юмнуудыг та нар контролдод байж. Энэ дээр мөрдөн чад ажиллагаа явуулахад энэ улгаач чинь цусал дээр авчиж хүүхэн хүчиндж бараг садар самуу үлдэж хар тамхи татдаг гэж. Одоо намайг нөгөө зайлаад саллын мэрийн зайлуулад сайхан тусдан төрөөс юм байр гаргаад өгцөө. Одоо тэрэндээ бол өөрөө ирчлээ те. Тэгээд тэр нөгөө нэг ярианаас урангоо дээр зогсон те. Урангоо дээр тэгээд ичээсэй л гэж би чамд хэлээ. Чи үзэж байгаа. Ичээч ээ. Би ямар ч буруугүй чи од эрдэнтэй би зүгээр найз гэсэн мөртлөө цагийн дараа хүн над руу биш нь явж байна. Нэг цагийн дараа бараг 30 минутын 20-30 минутын дараа хүзүү сэрээр нь тэрвэрэд манай найз залуу гэж сохтоо үнсэлцэн явж исэн билээ. Тэгээ ийм охины чинь бичлэх нотлох бариунд ингээ байж хахад ээж нь гих хүн одоо нэг л охиноо ариун цагаахан юм шиг над руу дайрч тавьчихсан оронд хүүхдээ зөв хүмүүжүүлээ. Орой өдөж хаагаар юу хийж явж ийн хинтээ уулзж ийн яаж ийн ийж ийн охиндоо санаа тавь. Охноо зөв хүмүүжүүл. Тэгээ наа од эрдэнтэйгээ яар. Би өөрөө хохирогч. Танаа охин ч нөхрөөсөө салааг байхад миний нөхөртэй явуулсан. Үнэн. Одоо тэгтээ би салж байгаа учраас энэ хоёрын явна уу, байна уу, од хинтэйгээ ч нийлээ явна уу, танаа оронгоо гэд охин чинь ч надад падлий байхгүй. Би нотлон гэлтгүй надад энэ Монголын ард түмэн чинь ир юмгүй тэр охиныг чинь бүр яадаг гэдгийг бүр мэддэм бил. Би бол тэгэхээр бүр яг шаардлагач байхгүй. За тэр охины хэрүүл яг ах юм. Хамгийн гол нь өөрийнхөө хүчирхийлүүлсэн асуудлуудыг яг энэ чинь тэр урангоо гэж буруу байхгүй. Энэ урангаа гэж охиныг бас л чам шиг ингээд панаалдаад тэ одоо хүчирхийлээд буруу юмд оруудтал явж байгаа. Хоёр адилхан эмэгтэй хүмүүс мөн үү? Мэдээж эмэгтэй хүмүүсүүд хоорондоо өөр ойлголцоод ингээд бие бинийгаа дээш нь доош нэг тэр урангоо гэдэг ах юм дөө.
Тэгээ энэ одоо охинтой л адилхан эмэгтэй хүн. Чамааг наадам од эрдэнэгээ тар залхинхий далчилсан хар борц чинь ашиглаад буруу зам руу садар самуун руу уруу татж байгаа гэдэг ахын дөө ойлгоноо. Аав ээж ч гэсэн анхаараарай. Тэр охиноо ийм новшоос тэ салгаж ав. Салга 2-2 хүүхэдтэй энэ одоо тэ эхнэрээ болох ч байсан хүнийг зодоод нүдсэн байгаа. Маргааш танаа охин урангааг зодно. Урангаагийн аав ээжээ харж ивэл мөн үү? Тэгээс урангаагийн ч буруу байхгүй чи ч буруу. Урангаач гэсэн эмэгтэй. Буруу байхгүй эмэгтэй. Тийм намайг хохросон гэлээ ч гэсэндээ тэгээд одоо яах вэ? Хоёулаа л адилхан яг үүндээ хохирчоод тэгэхээр зэрэг за зөөр юу нөх юм бэ? олох ч хэрэг байхгүй замаа. Одоо цаг оройдлоо. Явчих. Тэгээд ахын дөө юу яаж ахын чамайг дарамтлаад ах хэрэггүй шүү л гэж. Дуудлагын чи цай такси гарсан те? Тэгсэн. Хинэ такси дууч. Юу пикап дууч. Төгөө. За зөөр ч юу ах вэ тийм ээ? Тэгээ би одоо энэ өөр хэлгэн байна ах юм дөө. байна. Газ тавчгаа ярьж ах юм. Тэгээ. Өөрөө од эрдэнэс би хүчрхийлэгч байна гэдэг лайв хийсэн байлээ. Би тэр лайвыг нь дөнгөж яг үнэхээр үнэн шүү. Дөнгөж өчигдөр би бүтнээр нь үзэж байгаа байхгүй. Йоо ямар амар юм бэ од эрдэн чи үзчихвэл хүний урамд чи нэг ч үний юм яриаг байл шүү бүр. Нэг ширхэгч үний юм яриаг байл шүү. Тэр чин бүр ямар амар юм бэ? Би бүр ямар үнтэй суудсангаа дахин ингээд шинээр олж мэдэх тэр мэдрэмж надад бүр хамгийн новшин байна. Чи хизээ болтол энэ новшин юмнуудаа надад үзүүлэлт бүр дуустдаг юм бэ. Эмээгээ зодддаг л гин. Ямар худлаа ярьдаг юм бэ. Тэгээ дээрэс нь надад аягүй олон нотлох. Нийслэлийн цагдаагийн дарга Арслан Хуйгд дарга сая шинээр томилогдсон. За нийслэлд энэ ийм хүчирхийлэгч нарыг одоо анхааралтай хандуулаарай. Энэ бүсгүйг хамгаалтанд аваарай. Тэр хүчирхийлэгч ирээд аягүй бол нөгөө хүн гутгалчаад гутгалсан гартаага энийг орж айлгаж тийм ээ. Чамаг сэтгэл зүйн дарамт дийж штэ. Магадгүй ирээд гутгалахыг үгүйсэхгүй шүү. Ямар ч байсан ирснийхэн дагуу би иргэний хуваар үсэл бодлын та бүхэнд өөрийнхөө фэйсбүүкээр дамжуулж өглөө шүү. Мөн үү? За юм байна хань дөө. За би нийслэлийн цагдаагийн даргатай нэг яриад төхөө. Тэ одоохон. Тэгээ одоо ерөөсө миний утсан дээр маш олон нотлох баримтайсэн чи өөрөө миний утсаар ороод устгацсан гэж байгаа байхгүй. Хизээч тийм байгаагүй. Би нийслэлийн цагдаагийн дарга утсыг над руу хүн явууллаа. Би залгаат үзье. Ахын дөө та нарыг хууль агуулгач чинь хамгаална. Цагдаа нар чинь хамгаална. Тэр муу ярагчин новшнуудыг прокурорууд ялын төлөвлөөч хүүхд нар алах цохоод шоронд нь явуулна. Наад хүчирхийлэгч угаасаа түрэн гутгалсан эргээрээ чамайг олон жил хүчирхийлсэн эргээрээ ял авахд баараагүй. Би бас хууль мэддэг хүний үед хэлээд өгье. За тэгээд цагдаа дахин дуудлага өгье. Цагдаагийн хамгаалтанд аваарай. За ямар ч үсэн энэ охин тэр нөхөр яарад чи зүгээр чи нөхөр чиний бараанд харагдах юм бол шууд цагдаад өг. Чам руу ойртох юм бол цагдаад үзье. Тий. Чамд ирэл чамайг ингээд бариад авах хүчирхийл үйлдсэн гэж тооцдгийг. За яа. Тий. Чамаас тэр нөхөр айх хэвээр. Ягаад гэвэл чамаас биш тэр эмэгтэй хүн дээрлэгсэн гэдгээрээ хуулийн хариуцлага хүлээдэг. Тэгээ би тэр хүмүүс намайг нөгөө нэг лайв хийсэн мэлээ чи эргүүлээд няцаах лайв хийгээч гээ олон хүмүүс тэгсэн л дээ тэрэнд нь л товч тодорхой бай хариулт өгчээ. Ярьсан бүх зүйл нь худлаа байсан. Би юу гэж эмээгээ зодох юм бэ? Нэгдүгürt, хоёрдугаарт өөрийнх нь утсаар ороод бүх юм нотлох баримтыг устгасан гэсэн. Тэр бол шал худлаа. Би нэг ч устгаж байгаагүй. Яагаад гэвэл худалч хүн худлаа ярьж байгаа учраас тэр хүнд чинь над чиг нотлоо таруулчих юм байхгүй учраас над руу бухаж байгаа байхгүй манайхаа. Жаахан энийг ухаад ойлгохчаарэ гэж хүсмээр байгаа байхгүй юу? Тэр ч худлаа ярьж байгаа. Зөөр юм байна уу? Тэгээ өчнөө олон хайр намайг лайв дээр худлаа яриад миний нүцгэн шалтан зургийг харуулсан мөлий. Тэр чи хэд хувийн зүйлээс тань чаа. Өөрөө тэрийг дарж байгаа шүү дээ. Хизээч би чи миний энэ зургийг дараад өгөөч гэж хэлж байгаа. Нүцгэн шалтан зургийг чи лайваар харуулсан юм. Тийм бүр харуулсан. Энэ чи хоёр ямар ч хосуудын донд энэ чи байдаг зүйл шүү дээ. Гэхдээ би тэрийг хүний мэдээлэл хадгалсан гэдэг наад тулгаач чинь бас ялтай. Бас жоохон цензуртэй байгаарай од ирдээ. Би чиний нөгөө доотхын чинь зургийг би тавьчих бас чадна шүү. Тэгтээ би тэхгүй байхгүй. Юмд ч бас хязгаар гэж би ярих юм ярихгүй юм гэж би. Гэхдээ өнөөдөр би энэ ярьж байгаа нүд бол би бүгдийг мэдэж би ярьж байгаа учраас бусдыг нь ярьж байгаа. За ямар ч байсан тэгээд би хүүхдийн хүртэл зураг бичлэгийг харуулад
Жон цензуртэй баймаар энэ үний юм ярмаар энэ баримттай юм ярмаар энэ од эрдээ ингэж хэлмээр энэ. Тэгээд тэрэнд нь хідэн тороолоод нь итгээд сонь юмэд тэг ингээ гендэж би гоондоч би яах гэж суусан юм уус юм. Энэ нарциссист хүмүүс ч анханасаа энэ зангаа таниулахгүй штэ. За бас нэг юм харуулъя. Цагдаа нар энэ хараа. Энэ саяны хүнээс бичлэг ирлээ. Пистанууд нь би их бодлоог байгаад хотолсон гэдэг юм биш үү? Энэ баа пистанууд Энэ гэмт хэрэг штэ. газ нэг бодлоог пистан. Нийслэлийн цагдаагийнхаа энэ гэмт хэрэг штэ. Алтан дээрээс дөрөвдөө залхимжаад би бичээд байгаа пистанууд. Энэ чинь тэр пэйжийн дээр бичээд байгаа пистанууд минь өөрсөндөө хохироо би хэлчихээ. Төрснөөхөө өмнөөс пистанууд минь бүцүү над баа хохомч юм уу пистан бүр нэрээс та дуустал хотолшааш юм пистанууд. Цагдаагийн газар байна уу, ихий газар байна уу тэр жийсэн хамаагүй. Төрснөөхөө өмнөөс хин юу ч хийж чаддаг шүү пистанууд. Хүү аална гэж шүү. Бас хийх зүйл олон ч дүүнэр байгаа шүү. Олон ч залуучууд байгаа шүү. Тэр хүний гараар могоо барилгүй пистанууд би яг хэлж наад нэг пистанууд тэгээ би бүгд өдөргийн өөрсдийн шаан пистанууд наад баах болгонд чинь дууссан шүү. Бодлоог дотоолсон гэдэг юм лээ. Ялгүй бичлэн дээрээс ямар олон сүрсээр орж ирэл коммент дээр пистан хүний муу чинь бүр янз бүр болд юм уу? Ийм мессеж ирж байна. За бойл энэ бузар бол бузар юм байна. Цагдаа нараа зүгээр гутга гарууд хаал гутгалын шүү гэдэг энэ бол цэвэр хүчирхэл ихтэм төрж. Энэ бол хэзээвч ирүүл биш. Энийг зүгээр тэр сэтгс мэдрэлийн үзүүлэлт тэр хуулийнхын хариуцлагыг хүлээлгээд тэр шорон гамтанд нь явуул. Эсвэл бүтггүй болгож байна. Энэ чамаг энэ бичлэгээр зодсон юм биш үү? Тийм үү? Хараа. Тэгээ бичлэг ирж байна. Өшгөснийхаа дараа ингээд миний бичлэг хийгээл. Ингээд Чи намайг гацчихсан. Ийш хүлэн усхийг гацчихсан чи ямар нүрээрээ чи хийх юм. Ямар нүрээр бичлэг юм. Чи 2000 хүүхдийн нүдэн дээр ихийг гацчих чи ямар нүрээр бичлэг юм. Бичлэгтэй хөөе. Хоёр хүүхдийн нэг хүүхдийн нэрээ тийшээ затгаж бичлэг ямар нэмэлт чи нэг юм. Хөөе битгүү чи. Пистан нарын хийх пистан цааш. Чи надад чи надад хийрээ заяа. Заяа. Хоёр нэг хүүхдийн нэрээ эмгээс гараад ирсэн их зацчихсан хөөе. Шиш бацаа шүү мэдээ хараа. чамаг ингээд зодоод өшгөцсөн юм байна тийм үү? Тэснийхаа дараа. За энэ бичлэг ирж байна. Өөр ямар юм ирж байна? Зөв. Тэгээ одоо яг энэ бичлэгийнхаа үеэр хүний ормонд нэг шиг хог шүрдэг. Юу байгаа тийм аа? Оо дурагтай. Цугаад хэцүү юм гэдэг би Америк руу явахад би бүр 12 сарын 25-нд би Америк руу явж ирсэн сая. Наад хүүхнээс бүр цухтагаад машин дотроо би цүнхээ бүр хийж явж байгаад 2 хоног би бүр машин дотроо хийж явж байгаад цухтагаад явж ирсэн сая. Наа хүүхнээс. Тэг намайг зодчод Америк руу зугтаа гэсэн. Энэ бичлэг ирлээ. Энэ нэг бичлэг ирлээ. Хоёр хүүхд рүү минь гэдэг. Тэр ингээд юу яагаад байна? Цугаад хэцүү юм гэдэг би Америк руу явахад би бүр 12 сарын 25-нд би Америк руу явж ирсэн сая. Наад хүүхнээс бүр цухтагаад машин дотроо би цүнхээ бүр хийж явж байгаад 2 хоног би бүр машин дотроо хийж явж байгаад цухтагаад явж ирсэн сая. Наа хүүхнээс. Тэгээ 3 сар дотор би бүр Америкт байж яхад миний бицхан охин руу ойрлоод би тэр нэг нүцгэн хоёр хүүхдээр клип хийгээд хоёр бицхан хүүхд рүү миний хэдчих зүгээр хэдчих нь хай мо бас мо ношоо чиний аав чинь хоёр шалтан хүүхэд дараад яваад ирсэн чи одоо ингэж эцэггүй болсон заа юм уу од гэрэл мо ношоо бас өгснөйгээ хэлээд байгаа аав чамайг хаяа явсан мовч гээд ийм жижигхэн зүрхийг айлгаад. За ийм нэг бичлэг ирлээ. Ингээ бичлэг ирээд байх юм а энэ бузрын талаа. Лайв зогсоох гэсэн чинь. Өөрөө бичлэг хийсэн байлээ л дээ. Ингээ солиорол ингээ наад эхнэрээ хүүхдээ муулаад худлаашаагаа ийм гонжроо бандыг анх удаа харж ийн яадаг үлээ. Яана 4 жилийн энэ хүний бүх доромжлол, бүх хэмийг тэсэж твсний үндсэн дээр бүх хэмийн тэсгээ байгаад бүр ингээ эцэстээ тулаад аргагүй их би юм хийж байгаа шүү гэдэг ингээ дахин хэлмээр байна. Тэр одоо эдгээр зацаад байгаа магар хар тамхи муу мэдхгүй магар бацаануудаа хар тамхиш мэдхгүй муу хачин муу магар бацаануудаа хар тамхи татсан хүн хулгайч айдгүй хар тамхи татсан хүн имит хар тамхи татсан хүн алдсан гэж би сонсоогүй хар тамхи татаад хулгай хийсэн гэж сонсоогүй
Хар тамхиг сурчилж байна. Хар тамхигтаа зодоо хийсэн сонсоогүй. Хар тамхигтаа дотоод ийм Хар тамхиг сурчилж байна шүү дээ. Хар тамхигтай хэлж байгаа. хэлхийрээ яриад байгаа биш үү гэсэн. Би хэлсэн миний нэвтрүүлэг дээр одоо нэг цацдаг байгаа. Магар хар тамхиг мүү мэдгүй магар бацаануудаа хар тамхиаш мэдгүй мүү хачин мүү магар бацаануудаа хар тамхиг татсан хүн хулгайч айдгийг хар тамхиг татсан хүн имийг хар тамхиг татсан хүн алдсан гэж би сонсоогүй. Хар тамхиг татаад хулгай хийсэн гэж сонсоогүй. Хар тамхиг татаад зодоо хийсэн гэж сонсоогүй. Хар тамхиг татаад ийм хүн хулгайч гэж айдгийг имийг ингээд нүдэнд ингээд ийм мансорд үүдгийг ийм мансорд ингэж мансорд тэр чинь гэхдээ айл 2010 онд жилээр ийм байж үдсэн. Ингэж үдчихсэн үзээгүй үдчихсэн. Тэгтээ би 2019 За энэ өөрийнхөө амаар хар тамхичин гэдгээ хэлжлээ. Хар тамхи сурчилж байна. Манай хар тамхитай гэлцсийнхэн анхаараарай. Энэ мө хар тамхичин. Зөв үү? Одоо юу гэж вэ? За. чи ядаж надад салтаагаа оёол төхөө. Патам яа гэж чи ядаж надад салтаагаа оёолоор надад задарч нэг салтаагаа оёолчод ядаж нэг наараа нэг идаг гэрэлэг юм биш. Аим шиг юм уу? За хаяа. Ямар муухай шийдлээ. За энэ өөрийнхөө амар хар тамхи татаж үдсэн гэж байна. Татчихсан гэж байна. Сонслоо. Хараараа мэдөө. Энэ нүд мөд хар тамхи татсан үний нүд хар тамхиг сурчилж байна. Эрүүг нь улсын мөрдөн байцаах газрын хар тамхитай тасгийнхаа энийг одоо эрүүгийн шалгах юм байна. Тийм үү? За мөрдөн байцаах шалгах юм байна. За хүн гутгалсан гэдэг бас харьяа энд одоо нэг ямар олон золбон гэмтэр хийдэг хулгайч вэ? Энэ муу золбон байж та. Оо байж энэ нөгөө зургийг яаж байгаа нэг яг мэлгэцэн зургийг таммаар байна. тэгтээ би 2019 Оо дурака энэ чинь. тамхигтаа зодоо хийсэн. За энэ хар тамхигчны нүд ийм байдаг. За ингээд лайв өндөрч бахын доо. Битгий агараа зэ. Тэ. Чи бүгд ярьсан юм чи үнэн биз? Үнэн. Би ганц сүлийн үгээ хэлчих. За тэг. Би ингээд холоос зараад ирсэн чи тий. Ингэж харуулах юм бол Гүг яриа яхад үү за. Энэ нөгөө нэг яг өөрийнх нь л нөгөө нэг троллууд л байгаа юм л та. Яг л ойлгомжтой троллууд. Одоо гэнтэй чи гоонда чи энэ одоо өөрөө баг бузар явдалтай энэ экстэйгээ уулздаг байсан. Би хаанч хэлнэ. Би энийг бол би хаанч хэний ч өмнө тэнгэр мэдж байгаа өдөө би 30 наслахад эцгийнхээ хайрсан цэц гэдэг нэрийг би хизээж хаанч хэртүүлээгүй сэвтүүлээгүй авч явчаад од эрдэнэ гэдэг энэ мэдрэл муутай сэтгцэн өвчтэй худлаа ярьдаг жүжиглдэг баяр хаалтай та нар ярихт нь ямар ч баталгаа нотлоо яг ийм хүний зүгээр нэг худал гүжирлэхэнд миний энэ олон жилийн өөрийгөө зөвөр авч явсан миний энэ хамаг энэ хичээл зүтгэл талаар болж штэ би ингээд зөв зүгээр гүжирдүүлээ гүтгүүлээ бэж чадахгүй дээрээс нь би чухал юм хэлгээ марчих тооцсон манай би бол хуучин X-тэй 13 жил үргэлжлэжсэн. Тэр соог бол дандаа ингээ нэрийн цохол десант ахын дүү соо бацаа ингээл айгүй олон удаа ярьж байгаа байхгүй юу. Тэр хүн яатсан би одоо тэр хүний нэр нүрийг би сэргэмээр байна. Би соёлоотой нэг ч удаа уулзсан удаа байхгүй шүү дээ тий. Нэг удаа би чиний надад 1000 удаа гаргадаг лалрын зангийн чинь яг өөрт нь эргүүлээд нэг удаа гаргаад үзвэл ямар байх болоо гэсэн үүднээс би албаар X рүүгээ нэг удаа залгсан үнэн гэдгээ би ч өөрөө л аюурч би хэлсэн. Тэрнээс би чамаас салсан хойноч би холбоо барьж үзээгүй. Чи дээр 4 жил болоход би соёлоотой нэг ч уулзч үзээгүй. Тэгэхээр заахын дүү наад юугаа тахтэргүй ярьсан ч дахиад яриад яах вэ заяа. Ингээ өндөрч байгаа. Түр чи ностой юм л яар. Одоо хэрүүлийн чанартай юм ярих харахын дөө ингээд хүмүүс жоон буруугаар ойлгочихно. Тахтэргүй бузрыг чи баримт нотлохотой бүгдийг ярьчлаа заяа бахын. Намайг өөрөө чи гингүү юу? Чи юу ийцэн үү? Гендэж би гоонд. Би байхад эмэгтэй хүнд ямар ч байсан ах нь буруу өгөөд өвөхгүй монголчууд заяа. Харин энэ муу балаа дураг тэргүй эрүүгийн олон удаагийн гэмт хэрэг үйлдэжээ. Олон огчуудыг садралжээ. Өвчин тахал тараажээ. Мэдрэлийн сэтгцээ өвчтэй юм байна.
янз янзын гаж бичлэгүүд хийжээ. Гутга бариад хүн алдна гэж занал хийлжээ. Эмэгтэй өнөрөө мессенжер явуулаад хайлгсан байна. Бүх юм ингээд энэ лайваар харуулчлаа. За манай хууль сахиулагчдаа, прокуроруудаа, шүүгчнэрээ иймэрхүү норчингууд мангадгүй. Өнөөдөр энэ охиныг маргааш танаа үр хүүхдийг энэ нийгмийг бузралж байгаа гажууд бол эдгээр энэ нүдийн хар тамхичны нүд ийм байдгийг. За ингээд лайв өндөрлөе. За ахын дүү хайсны хэрэггүй заяа. Өмгөөлөгч чинь чамд одоо тэр булгам 90 зааны булгамаа гэд маш сайн өмгөөлөгч байгаа заяа. Чи харин зөв өн рүүгээ хандсан бай. Одоо тэр чинь хүн өмгөөлөхөр гадагшаа явдсан байлээ заяа. Удахгүй 90 за. За тэгээ ах нь бас тэрэн дээрээс нэмэр болоод явна. Битгий агараа заяа. Одоо цагдаа дуудаад чамайг цагдаагийн хамгаалтанд авахуулна. За. Окей. За юм байна. За мөн хар банд минь намайг юу гэсэн ч болно заяа. Мөн золдон банд минь. Залуучуудаа иймэрхүү нэг худлаа шаасан ийм нөхдүүдийг блок хий заяа. Битгий өөрг. Хараарай. Мөн золдон банд харчи чиглэгээ яатаж юм уу? Чамаас айнагуул ах нь уучлаарай. Чи битгэл чамаас цаадах шороо оронд яваад гямд яваад ирсэн хулгайчудаас нь адуурчдаас нь ах нь хайгаагүй. Ма салавч өгөөд дуусгах чамаг заяа. Банд минь бандын зураг нь ингэж хөрөлөө дуусгах юм уу? Бандын шижгийн зураг нь харуулад. Тэ энэ дээр ингэж шижгийн зураг нь гардаг юм чи. Ганц нэг бидэг засаг. За. Тэгээд одоо яг энэ худал гүжиртэй байгаа тураалууд нь хандж хэлэхэд бол баримттай нотлохотой яриараа хаана хизээ хэдэн хонд хинтээ яагаад игээ явчих та нар зүгээр тэр манай хүний угаасаа төрсөн ихчийнхэн нөхөр нь бас тагнуулын албанд ажилласан. Би од эртэнд өөртөө ч хэлжсэн. Чи тагнуулын тийм хүнтэй бол чи миний өнгөрсөн амьдралыг судалчаарай. Тэгэд чи намайг Тэгээс тагнуулын албанд ажилладаг гэж чамайг айлгаад байгаа юм уу? Үгүй тэгэж хэлжсэн. Харин тэгээ ингээд Чи тэгээ тэрнээс наагаад байгаа юм уу? Би айдаг. Хүн амны хэрэгт гараад одоо намайг ингээд миний амьд хүрчлээ гэж бодоход эдгээр ийм амар арт талтай юм байна. Дээрээс нь мөнгөтэй. Тэр тагнуулын ямар хүн байдаг гэж хэлсэн гинэ дахиад хэлтэй. Тагнуулын албанд хооч ажиллаж исэн. Одоо Тэр од эрдний юу нэ? Игчийнх нь нөхөр. Игчийнх нь нөхөр юм уу? Игчийнх нь нөхөр. Юу гэсэн үг юм? Ганц уран гэдэг игчийн нөхөр. Тэгээд тэр хүний нэрийг барьж Тийм нэрийг ингэж айлга би бол айдаг. Зүгээр тэр бол ингээд нэг та нар шиг хууль мэдэхгүй гинэн цагаагаа охтуудыг айлах харах хэрэгсэл. Тэр игчийнх нь нөхөр юу болдоо гэж юм уу хар тамигчнаас болоод чамайг айлгаа явах тийм байдгүй ахад өнөрөө. Тийм шал худлаа юм айлгсан. Би манайхан лайвра нэг ч iStop хамтлаг очир эрдэнэ гэж бол яриаггүй шүү. Миний сүүлийн мэдээлэл iStop хамтлаг энэ од эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хамаагүй. Энэ хамаагүй юм байна. Ах нь бас мэдэхгүй шүү. За. Миний өөрийн хийсэн лайвн дээр би iStop хамтлаг дээрээс нь очир эрдэнэ ахыг огт. За. За ойлгомжтой ахын дүү. Энэ хөөргийн ингээд ямар нэг тагнуул магнуулын хүний нэр барьдал үрж охтуудыг айлгадаг юм биш хараа. Энэ тийм байдгүй яар мэдэрлээ хөөе. Бандик. За ингээ манайх хараад тав юм балаа удгаач лайв өндөрлөө. Шижиг хин хараа энэ шижгийн нүдийг хар тамхичны нүд юм байдгийг араа доо. За баяртай түр баяртай. Лайв өндөрлчээ. За ахын дүү тэгээд битээ агараа зоригтой гараа чи ингээд чамаг харуулаад лайв өндөрлчихдгөө. За окей за.